Сайн байцгаана уу? Гараад ир влогийн маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. 2026 оны цоо шинэхэн дугаар инхүү эхэлж байна. Өнөөдрийн зочноор маань жүжигчин, Нэгэн сайн аав, нэгэн сайн хань, нэг сайн тавирчин. Инхүү орч байна. Одоо бид хоёр яг одоо гэрийнхэн гадаа ирсэн байна. Энэ бол мэдээж манай Mask Production-ы жүжигчин Цэцгээгийн ганцаараг. Бүгдээ явцгаая. Аль үлээ? Орцсон аль үлээ? Орц Б гэж нэг юм шиг. Орц Б. Коттой. Коттой. Онгорхой шүү. Онгорхой. Зэ. Сайн байна уу? Цаашиндээ сайхан шинж чинь үү? Киноны мэд. Чинааны минь. Хүш яна бид хоёр ийм миктэй явж байгаа. Тэ энийг зүүчихдэх үү? Зүгээр энэ дээр махсан бүрээстэй. Ванили даа болсон байна шүү дээ. За, Энд чи доошоо унчих юм шүү. Инх юм байна. Сарилгаан дээр их юм За. байна. За, шинэ өнөг аядахтай сайхан өнгөрөв. Оноо яаж гаргав баха? За шинэ оноо сайхан гаргалаа. Гэр бүлээрээ өмнө говьд гаргалаа. Тийм байсан. Тийм үү? Тий, бүр өмнө говьд. Говийн нөгөө юу гэдэг чи аягүй гоё юм байд юм биш үү? Йоо. Өвөл гэдэг чи яг гоё намар шиг өвөл болдгийг. Дулаахан байна уу? Довд дулаах янзтай. Цас байхгүй. Зүгээр ингээл налаагаал ингээ байж идэг юм гоё гэдэг юм. Тий. Тэгээд говьд байдаг нь найзуудынхаа урилгаар Зүгээр яриач гинэ. Хүнээрээ юу гэсэн чи юу юм ярьж байгаа чи хүнээрээ ярьж. Тэгээд өмнө говьд гаргаад ирлээ те тэгээд. За тэгээд бит хоёр угаасаа да мэдж байгаа шүү дээ. Бит хоёрыг яриад гараад ирэхийг мэдж байгаа. Мэдж байгаа. Тэгээ одоо хідүүлээ. Гэхдээ би нэг юм амар яг үнэлэхэд үнэхээр та нар юм хүүтэн одоо ингээл яг надаар майхан саваа бариулах Бариулна. Тэгээ шүү дээ. Тэгээ байна штэ. Аа. Өнөөдөр байна штэ. Хамгийн хөт өдөр юм байна. Эдгээрсэн нөгөө баг 9-3 юу лээ гэдэг. Тийм үү? Тий. Тэгээд гайгүй баха. Гайгүй. Тэгтээ шүү дээ. Бэлитэй. Бэлий байгаа. Харин тий одоо Бага, намаас бага. жаахан барина шүү дээ. Маха. Тий. Юм яабэ юм барина хэрэл жоохон засгүй байдаг. Тэгээ ер нь та дугаарууд Гайгүй юу? үзсэн биз дээ. Үзсэн. Тэгэхээр бол ойлгомжтой мэдж байгаа Тий, шүү дээ. мэдж байгаа. За ямар ч гэсэн майхан барих юм байна. Гэхдээ бас голын ирэг явна гэдэг чинь бас л чанга сонсогдож шүү. Чанга. Одоо тийш бол бүр хөтөн байгаа шүү дээ. Хөт маа. Байгаа тий. Та доктор моторын сайн өмдөө өмсөн юм байна. Өмсөө настай үчи тэгээд За. 2-3 давхар өмдөө өмсөд ноол өмдөө өмсөд гэдэг шиг. Нэг өвдгөн дээр юм нөхөөстэй бас нэг дуцаа өмдөө. Үстэй юу? Үстэй тэгээ энэ бүр ингээд тэр мөргө бүгдийг өмссөн байна. За хідүүлээ ярилцлага машиндаа ороод өрнүүлье. Гадаа хүүтэн байна. Гадаа хүүтэн байна. Бай! Ти. Not a nightman, not a night we on some band. Өөрөөрөө байгаач гэдэг хүдсөө. Хүнээрээ юу? Тийм хүнээрээ гэдэг шиг би одоо тийм хүнгүүгээр яаж ярьж байна. Тэгтээ нэрээ ойрт нөгөө уулзалтаагүй болохоор бас бишүүрхт юм ш та яадаг харсан чинь. Дэнэгдээд байгаарай. Тэгээ та одоо ингээд манай 2026 оны хамгийн анхны дугаарт нь хамгийн анхны зочноор орж байгаа. Оо, Тэгээд за. таныг бас сонгож ахыгаа гаргаж ирсэндээ бас тата байна. Бит хоёрын зүгээс. Баярлаа. Одоо тэгэл элдв бусан юм ярив шүү дээ ах нь. Тэгэл та аста топ бацаага. Сайхан нэг хоб бозд Тий. сүтэ цай тавьж байгаа Тавьж байгаа гэдэг шиг. За ахын маань 26 онд одоо төлөвлөсөн ажил юу вэ? За төлөвлөсөн ажил гэх юм бол яг бас байна. За тэгээд одоо юугүй бас маргааш нэг өдрөөс бас алдар битээр маань уулзалтаж бас 2026 онд хийх кино хийх нөгөө сэдв тэрэ ярилцах бас тийм бас нэг бүтээлээ хийчих гээл тийм. Тэгээ ер нь бол одоогор бол яг төлөвлөсөн хоёр ажил бол энэ л байна. Стар бол яг ерөнхийдөө бол жоохон амралтын байдалтай. Өөрийгөө вакуумчлсан байгаа шүү дээ. Гэр ган спорт гээл тэгээд тэгээ гэртээ ирлээ эхнэр хүүхдүүдийн царайг харна ган спортоор ишлээ багшийн царайг харна тэгээд өөр юу ч байхгүй надаа. Тэгээд гадуур гарахаар болохгүй идэж уучих гад нөгөө өлөвдөлөө өлөн зам байгаа. Тэгээд ер нь өлөн зам дээрээс гаж хүү эсвэр амир муухай ааштай болчдөг. Нэг хүн жоохон надад удаа хараа ширтчихэл юм бол тэгээд өчнө харсан гэх.
Шууд нэг юм ярдаг зантай болчихгоо болцсон явж байгаа шүү дээ ер нь. Яа. Амар цочсон сая. Зочоогүй. Тэгээ их сансан байна. Тийм байна. 25 онд хийсэн бүтээлээс яриач. Оо 25 онд бас сайхан байлаа шүү дээ. Бас шинэ уран бүтээл энтрээ хийлээ. Тэгээ бүгдээр хамгийн сүүлд нь чинь маскараа бутаавал саллаа шүү дээ. Шинэ жилээрээ ороод шинэ жилээрээ бас хамгийн дээрээ хамгийн спорт ороод тий 25 он бол их байсан ажил төрөл одоо тий одоо юу гэдгийг одоо сүүлийн үеийн нэг 20 найр майр хөдөлгөл их ажилтаа болсон шүү дээ. Ер нь нэг мэдсэн чинь хөтлөгч рүү айгүй их явцсан байлээ. Тэр шүү дээ. Одоо яг хөө хувь хүн жоо өөрийгөө ажиллаж байгаа бас жүжигчнийхээ ажил руугаа бас энэ 26 онд бас орох сонирхолтой байгаа. Тэгээ одоогоос бас нөгөө 3 жилийн өмнө нэг кино зураг авалт хийсэн юм аа. Зин фильмийн хүүхдүүдтэй. Анх удаага би нэг экшн кино тоглосон шүү дээ. Оо ёо за. Тэр кино маань бүр 3 жил дарагдчихдаг. За. Тэгээ одоо энэ 3 сард бас тэр кино маань нэг нэн Яа. зин фильм ээ тий. Тэн дээр бас Тэгэхээр нөгөө нэг сэдэн мэдүү хуучин нойрно гэдэг шүү дээ. тий. Тэр тал дээр яад юм бол? Тэр гайгүй. Яагаад тэр чинь тэр кино чи өөрөө яг юм бодит юу байхгүй, объект байхгүй. Аха. Зохиомл юу байхгүй. Аа. Тэгээ нөгөө бүх юм нь ерөөсө тайд декорацаар хийгдсэн болохоор Аха. он цаг маг гэж ерөөсөө ялгахгүй ерөнхийдөө нэг тий засагдсан тий. Тэгээ жүжигчдийн хувцлалт байдал энэ төр бол яг энэ цаг үеийн биш болохоор нэг тийм айгүй юм шиг санагдаад байгаа. Тэгээл байж байна. Тэг цэг үлдэг киноны хадгалаар яриач. Тэр бас их юм. Оо тий. Хүний тарих Ажилласан. үзүүлсэн нэг Бас тийм нэг юм шинэлэг тий. Зүгээр нэг бэлэн хоол идэн гэдэг шиг тэгэж үзэхгүй айгүй бас ингэж тархиа ажиллуулж үздэг. Харин тэр ихтэй айгүй гоё кино болсон шүү дээ. Ягаад нэг манай алдарч угаасаа өөрөө их сонь юм яриад Манай алдарч нь өөрөө их ертөнцийн их сонь хүн тий. өөрийнх нь ертөнцийг сонь хүн шүү дээ. ертөнц өөртөө хүн шүү дээ тий. Тэгээ маск байхтай ч гэсэн бас их шин содон номеруудын санаа бас хин гаргадаг ус алдарл гаргадаг. Тий шүү дээ. Манай алдарч айгүй их ярьдаг байсан. Тий. Тэгээд анх тэгээ алдар намайг зургийн даргаараа л дуутах чинь би айгүй цутагаа явуулсан байхгүй. Зургийн даргаас жоохон бас нэг жоохон холдсон. Тэгээд үгүй ганцаа чиний хүрээд ирээч чиний зохиол уншаад. Тэгээ хамгийн гол нь зохиолоо уншуулаад эргэж буцалтгүйгээр тэр зохиолыг уншаал. За орё гэл орсон. Үнэхээр бас нэг сэдвийн хувьд бас гоё. Тэгээд зураг хийцийн хувьд бас их өрмөц кино болохоор тэгсэн юм бас нэг олон жүжигчд байхгүй. Тэгсэн хэрнээ яг ингээл амьдралтай юм уу гэхээр амьдралтай тэгсэн хэрнээ нэг болж байгаа үйл явдал нэг тийм өөр өнгө аястай айгуу гоё санагдаад. Тэгээ Монголын анхны нэг sci-fi төрлийн кино шинжлэх ухааны уран Sci-fi гэдэг юм. Шинжлэх ухааны одоо нөгөө уран зөвлөлт гэсэн кино бол хийсэн байгаа байхгүй. Тэгээд эн чин зохиолосоо бас шал өөр болсон шүү дээ. Яг монтаж шин тэр зураг авалтыг хэлэхээр бүр ингээ би бүр шок. Тэг яг хоо киноны үед гэх юм бол намар нэгдээд гарсан. Гэхдээ бас манай уг нь бол үзэгчд маань бас яг энэ төрлийн киног сайн ойлгодог юм уу эсвэл Монголынхоо энэ төрлийн киног нэг үзхийг хүсээгүй юу? Эсвэл бид нар жоохон маркетинг тий нэг трейлерийн хувьд бас бид нар нөгөө бүхэл нөгөө киноны нэг хурц үйл явдлууд оруулж болох байсан л да. Тэгүнгтэй яах вэ бас трейлерээс ахуулаад бас жоохон өөр бай. Гээл бүх юмыг хийгээл тэгсэн чинь тэгээд яг уран бүтээлчдийн хувьд бол сайхан байгаа. Сэтгэлд үеиг байгаа нэг хоол хийдээд нэг цаддаг шүү дээ. Нэг гоё амттай бол тийм байгаа. Тэгээд үзэгчд хүртэл бол яг ерөнхийдөө манай үзэгчд маань бас дийлэнх нь кино театр гэхээсээ илүү IPTV тэзээ орох бай, IPTV тэзээ орох бай гэдэг сурцсан юм байна. Тийм болцсон юм байна. Тэгээд орон нутгаар би өөрөө кино гаргаа явсан ш талдар өвтэй ш өмнө говьор. Тэгэхэд орон нутгийн ерөөсөө хүүхдүүд л кино үзэж байна. Тийм. Хүүхдүүд. Тэгээд томчууд бол цөөхөндөө ирнэ. Тэгээл ер нь бол IPTV рүү одоо удахгүй бас орно тэгэхээр л хүмүүс бас сайн үзэх байх таа гэж бодож байна. Тэгэхээр маркетинг дахиад явсан дээр хаа тий. IPTV-д орохоор нэг гоё. IPTV-д орохоор бас дахиад маркетинг нь бас л яг дахиад шинэ кино нээж байгаа юм шиг маркетинг хийх байхаа. Тиймэрхүү сонтой байна. Өргөө дээр гарч байгаа болцсон байсан тэгээ буцаад дахиад гарчлаа яалаа. Тий, өргөө дээр эхний 3 өдөр нөгөө нэг хүн баг маг гэдэг ингээд нэг кино театрууд чинь бас нэг асуудал үүдэн шин. Эхний 3 өдөр 20 өвдөө хүрэхгүй шууд ингээд буулгадаг. Тэр нэг системийг жоохон өөрчилчихсэн гэж би бодоод идэв шин. Гэхдээ ядаж нэг 7 хоног гэж болдгоо юм уу тий. Тэгэхгүй болохоор ингээд нэг бусад кино театрууд нь гайгүй заяа. Нэг өргөөс гэхээр нөгөө амар олон нөгөө салбар юутай болохоор тэгдэг юм уу яадгийн тэгэл тэг яг нэг хэсэг зүгээр хүчээр шууд тэгэл байхгүй болцсон л доо. Тэгэл мэдээж
бусад театруудаар бол бас яг кино маань бас яг хөө тодорхой хэмжээний үзэгчтэй нь бас айгүй гой сэтгэл өндөр Монголд ийм кино хийгдсэн юм уу гэдээ бас яригдсан. Тэгээ манай алдар битэрч бас киногоо гаргах гэж бас нэлээ гүйсэн. Тэгээд бас буцаж гаргасан шүү дээ өргөө маань. Жүжигчин нөгөө найруулагч Бат Түшгэ өргөөгийн талаар нэг шүүлэл үзсэн шүү дээ. Тэрний талаар тэр бол би дэмжсэн шүү дээ. Тэр бол яг үнэн багхгүй юу. Одоо бидний хувьд ч бас тэгэл одоо ер нь өргөөд гарсан кино заяа одоо айгүй олон жил болж байгаа юм билээ шүү дээ. Одоо нөгөө 3-4 сарын дараа нөгөө мөнгө олж тийм нэрээ. Тэр нь айгүй хэцүү байгаа байхгүй юу. Одоо битээр бол тэгээ мөнгө авна гэдгийг бол тэгээ цайт шүү дээ. Одоо бодохчгүй байгаа шүү дээ. Одоо тэгжил 5-6 сард нэг юм орж ирэх байгаа л гэсэн бодвол байж. Тэр айгүй сонин тий. Хүмүүс одоо ингээд мөнгөө төлөөд тэр киног үзэж байгаа шүү дээ. Тэр мөнгө нэг хайчиж тий. Тэр нь яагаад тэр хүмүүст нь буцаагаад өгдөг юм болоо. Тэгээ тэнд чинь ганц кино ч маш олон кино гарч байгаа шүү дээ. Олон киноны орлогууд уг нь бол эргэлдэж байгаа. Мөнгө угаагаад тэгэхээр баг тэгэнгүүтээ биднээс үед бол зүгээр ингээд хар ухаанаар ботхоор ингээд за одоо эхлээд одоо тэр кино буулсан юм чи тэрний мөнгийг ингээ гаргачихъя өгчиё тий. За одоо тэр нь бодсон бол ингээ өгчиё гэл гिचмээр л санагдаад байгаа юм. Хувиа аваад тэгэл мөнгөний ингээл өгчихсөн байхгүй тий. Яг киноныхаа. Одоо би энэ шүү дээ эн чинь байж та дээд хэдэн жилийн өмнө л одоо 8-9 жилийн өмнө би ч нэг Чингүнтэй бас нэг кино хийжсэн шүү дээ. Наад жаргал. Тэгэхэд тийм байсан байхгүй юу. Тэгээд орлого авчаад орлогоны хэдэн хувь нь вүлээ бид нар яг юун дээр нь очиж бензин толоо авчихсан шүү дээ. Тий толоо молоо өгöd тий. Тийм толоон өгнө. Тэгээд яг тэр үед нэг цагаан сард харж ирсэн болохоор яг ганц нэг толоонуудын тэг хүнд бэлгэнд өгöd гээд бэлэм гэдэг шиг тэгэл явж ирсэн. Одоо тэр мөр одоо тэгээд Бат Түшгийн үед бол кино уран бүтээлчтэй бол бас их зөв юм хүнзөө. Гэхдээ яг ерөнхийдөө уран бүтээлчд маань бас цаашид араа бодоод ер нь киноны нэг цөөхөн хідэн хүмүүс мал нэг шеэрлс хийгээл те тэгс хийгээл өнгөрцөн л дөө. Тэгээд бас хэцүү л байдаг байх л та. Гэхдээ одоо бид нар уран бүтээлч ганцаа ингэж ирлээ гэд кино гэж авахгүй махгүй гэхгүй л байлгүй. Гэхгүй л үү. Ирэх байх. Яг энэ бодит байдал яг ийм л байгаа юм чи те. Үнэн юм л ярьж байгаа юм чинь ямар худлаа зохиоцсон байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд тэр асуудал жоохон тийм сонио. Тэгээд балдар битэр өөрсдөө киногоо хөдөөр гаргаж явж байхдаа бүр гайхсан шүү дээ. Одоо тэгээд яг яах ёстой юм бол ганзоо гэдээ алдаа надаас асуусан шүү дээ. Цааш гинт гэдээ асуудаг шүү дээ. Харин би бас гайхаа л байна одоо яах ёстой юм бол кино хийхээр кино театртаа уг нь бол кино театртаа хүмүүс бас киногоо үзүүл илүү тийм ялангуяа манай киноч яг кино театртаа үзэж илүү их тэр нөгөө эффект тэгээд тэр чинь нөгөө Dolby нөгөө долоо дууралт гэдэг нь атом дууралт багхгүй юу ер нь бол тэгжиж нөгөө юм мэдэрдэг. Тэгээд юу яасан яг бай тэгэл театруудад ерөнхийдөө бол бас нэг зарим нэг театруудын бас нөгөө нэг техник аппаратуруудыг бас шинжлэх цаг болцсон л юм бэлээ л дээ. Хичнээн уран бүтээлчид бид нар нөгөө уран бүтээл киногоо ингээл гоё чанаржуулаад тий дууралт ингээд идэг. Тэгээ кино театр дээр очингуудаа тэр одоо нөгөө мөнгө нь яг тэрүүгээрээ гарахгүй бас нэг шалтгаанууд байгаа. Тэрийг бас манай үзэгчид бас тэгт айгүй сайн мэддэм билч яг үнийг хэлэхэд бол үзэгчд маань. Тэгвэл яах вэ? Тэр бол Бат Түшгийн тэр бол их зүг байсан. Би тэн дээр ч бас үзэл бодлоо хэлээ. Бат Түшгийн тэр юмыг бас шеэрлсэн. Тэгээ хөрхий Бат Түшиг маань тооцоо авцсан гэсэн тий. Сүүлд нэг пост мэдгүй одоо харин. Би нэг зэрвэсгээ харсан чинь. Тэр шүү нэг хил амхуу амтанд адлуулан байж гэд нэг пост хийсэн байсан. Авсан баха. Тэр хүн тэгээд дуурж тэрний чи ард нь бас ингээ хүмүүс бас маш олон кино уран бүтээлчдийн тий одоо нөгөө амьдрал явж байгаа штэ бүтээлийнхаа мөнгө төргийг авах нэгдэж байгаа байхгүй. Гэхдээ фантастик ч бас хэдэн жилийн өмнө хувийн багсгсан юм билээ шүү дээ. Маш том асуудал юу хүндж ярьсан. Ер нь бол хөрх ингээл кино продакшнууд ингээл дуграал хөдлөөл байгаа. Тусаараа тэгээд гэтэл нэг сониндөө бас л цаагаараа тэгэл. Айгу хэцүү санагдсан шүү дээ. Кино ихээр бүр стресс зэрэг. Кино зураг авалт хийх нь жаргал заяо. Кино зураг авалтаа хийж дуусаад театруудаар гаргана гэдэг чинь л бол хамгийн том ажил юм биш үү? Биш дандаа арын албанд явж байгаа л тэгэл кино продакшнууд өөрсдөө киногоо арга авчдаг болохоор тэр зовлон мэддэггүй байсан. Яг өөрөө ингээл амьдралдаа туулсан ч бас чанга юм л шүү дээ. Үлгийтэй нь ялах хугт өсгөж байгаа юм шиг л гэсэн шүү. Тийм тэр нь баг үнэ. Айгу хэцүү гэж хахаж хавчиж. За өстөө үнэ шүү.
Фитсээр одоо та ер нь бол яг хэдэн жил одоо хичээл чинь тууштай хичээл. Ах нь бол тууштай 5 жил явсан байна заяа. За. 5 жил явахдаа эхний 2 жил нь зүгээр л нөгөө хүмүүс байдаг шүү дээ. Очижоод алхачаал стори хичээл гардаг. Тэ яг яс зорилоод багштай болоо явсан яг 3 жил. 3 дахь жил нь. Нэг жил өнжөөд тэрний өмнө 24 онд би нэг анх удаага зориг гаргаад орсон шүү дээ, тий? Фитнес ангилалтаа. Тий. Тэгээд одоо бас нэг өнчсөн чинь их буцаад нөгөө гоё тэр руугаа ормоор санагдаад нэг тэгээд ингээ бие ингээ згслээд авчихаар гээд нөгөө нэг одоо юу гэдгийг хүн өөрөө нөгөө нэг зөв хоол идэх ингээл тархинд ингээл кодлогдчихж байгаа байхгүй. Тэгээ энэ удаадаа бас жоохон бас гоё орчмоор санагдаал явж ин ерөнхийдөө бол энэ спортод одоо дурлцсан гэх юм уу? Би ч өөрөө ёо спортын хүн биш гэж бодож ирсэн шүү дээ. Чи мэднэ үстэй тэгээ сагс ойлгохгүй би. Сагсан бөмбөг гэдэг. Сагсан бөмбөг гэдэг айгуу тийм ухаа. Америкт очоод NBA үзэж байгаа байхгүй юу? Тэгтэл энэ сагсан бөмбөг гэж ярьж байгаа. Аль ядаж NBA гэж хэлчихэл тэгээ. Сагсан бөмбөгийн аль баг нь төрүүлж байгаа ингээд тэгээд төрүүлж байгаа ингэж ярьж байгаа шүү. Тэгээд юу гэдэг юм бэ гэдэг энд загнуулж байгаа шүү. Тэгээд айгуу тэр МБ-ийн том дэлгэц мэлгэцнэр битэрийг авч байгаа шүү. Тэр чинь ингэж бүжгэлж мүлээ гарсан шүү. Тэгсэн ирнэ. Сагсан бөмбөг. Сагсад үзэн ойлгохгүй. Хинэн төрүүлж байгаа ингээд айгуу балаа. Леброн Джеймсээ хараад ухаалтсан байж Энд байгаа. чинь бүр тийм байгаа юм чинь тэр их өндөр хар нөхрий чи хараад өстэй бүр. Аль гэж тэр ч гэдэг нөгөө өөрөө нөгөө сонирхдаггүй болохоор тийм гоё нөгөө биш үүдэг сонирхож байгаа хүмүүстэй болохоор амар сүрдэг ёо. Нөгөө эм сайх манайхан ч болохоор ингээд инкүш өнгөш бүр амар ингээд шүтэж мэдсэн ингээд бүр амар гоё хараад байгаа байхгүй юу. Тэгэл надад хамгийн гоё нь юу байсан гэвэл завсарлахаар нөгөө ингэж бүжгэлдэг хүмүүс. Тэр амар гоё цогдөг. Тэр л гоё санагдаад. Тэр гоё санагдаад. Тэгээ за яг аль төрүүлж хожиж байгааг ингэ гэдэг. Хожиж байгааж гэж яриаггүй. Аль төрүүлж байгааг нь л дэмжиж. Гэхдээ яг гоё байна өө бас хүн болсных гээд. Тэгээд бид хоёр чи бүжгэлжсэн чинь Дэнүрийн тэр заалтанд чинь битэрийг тэр центр дээр нь гарсан шүү дээ. Яа. Голт юун дээр. Хойдлын Америкчууд бид хоёрыг дагаж хөдөлгөөн хийж байгаа. Бүжгэлээд. Тэгээ монголчууд айгүй ихэрч бас уулзаж харлаа гэсэн тий харлаа гэсэн тий. Тийм л спортын хүн байлаа шүү дээ. Спортын мэдлэггүй. Яа. Манай машинаас юм гоё өнөр өнөрсөж байна. Харин тий нэг ийм цэнгэнсэн ийм нэг гоё өнөр өнөртэй. Цэцэг шиг гоё юм. Цэцэг нөгөө тэрийн нөгөө влогтой хамтардаг байхгүй юм. Харакуда гэдэг. Ийм гоё Японы ийм өнөртүүлэгч байдаг байхгүй. Тийм ээ. Тэгээ ийм 71 жилийн түүхтэй ийм гоё яг Японы байгалийн гаралтай яг хүнд харшил өгөхгүй ээлтэй ийм гоё хөл болон жирэмсэн хүн тэ нөө харшилтай хүмүүс юм нөө хурц өнөр өнөр харшлан сэдэрдэн шүү дээ. Тийм байхгүй энэ. Ямар гоё тий. Ийм эко. Тэгтээ энэ өнөр чи орж ирэхэд энийх гоё цаанаасаа нэг тайвшруулаад байгаа юм шиг юм байгаадсан байхгүй юу? Өнөр гэдэг зүйл чи ер нь бас их чухал тий. Тий, чухал шүү дээ. Тий, маш чухал тий. Ялангуяа бид чинь бас нэг хоёр дахь одоо нэг баргал гэр юм уу да. Тэгээ ер нь машин чинь ер нь бас нэг тухтай орчин байдаг шүү дээ. Тий, энийг төгжүүлж одоо машиндаа л юм амьдарч байгаа шүү. Тий. Тэгээд ийм өнөр гэдэг зүйл бас маш их чухал байдаг. Тэгээ манай ийм Харакуда ийм гоё брендийн Японы ийм гоё өнөртүүлэгч бас хамтарч ажиллаж байгаа. Тэгээ танд өгнөө. Оо за баярлалаа. Энэ тэгээ ганц том машины өнөртүүлэгч биш хаа нөгөө гэр дасалгаа, өрөө, офис гэдэг бүх газарт ингэж байрлуулж болдог юм өнөртүүлэгч байгаа. Тийм байна. Өнөр бас их гоё биш үү. Нялуун биш те. Зарим газар чинь ингээд хят нялуун ингээд дотор мухааруулаад байдаг шүү дээ. Тэгээд нэг хэсэг өнөрч чад тэгээ алгуулчихдээ шүү дээ. Тий. Энэ гэхгүй удаан. Дээр үед нөгөө биднээс хүүхэд байх нөгөө халтар зэрэг дарж байгаа импульс гэдэг нэг олон үгийн. Тийм шүү дээ. Импульс гэл те. Импульс тэр чийсэн мангар нялуун байдаг байсан шүү дээ. Тэгтээ тэр чи од шүү дээ. Од байсан те. Дистрант шиг хайгуул тий. Импульсүүд өнөртэй л яваад байдаг. Импульс шиг аюу дээр үе мэрэ сэтрэдэг шүү дээ. Тэр импульсийг чи бас зардаг байсан байхгүй юу? Таны ер нь баг нас чинь ер нь хөөхд нас чинь Дэнжэмэн хаваар. Дэнжэмэн шүү дээ. Дэнжэмэн бараан зах захмахаар тэр 8%. Өө хийштэй. Умдаваа вара гэлтэй. Хөрөгчийн тийс хөлт умдаваа вара гэл тэгэл явна шүү дээ. Ундаа зардаг байлаа. Тэгээд хамгийн гоё юм чинь нөгөө нэг боо ах эдрийн нэг тоглолт байдсан шүү дээ. Бидрийг нөгөө оюутан байхад газар булаацалдаг 8 их гээд өглөө эртгээс газар авлаа гэдэг. Яг тэр газрыг чинь би булаацалдаг байлаа шүү дээ. Эрт 6 цагт босоод игч босороо яваараа газараа аваараа гэл тэгэл бид нар чи очиод шохоогоор зураал тэн дээр хитэн хоосон хайрцагнуудаа тавиал тэгэл эрт очисон амар гоё хүн их явдаг.
тийм газар юугаа авчиж байгаа байхгүй юу? 8-ны газар авчиж байгаа байхгүй юу? Тэгэл юм дараад. Тэгээд 8-гаа игээл 8-гаа игээл 9 жарийн зардаг байсан баг. 9 шидийн юм зарж шүү дээ нөгөө. Ногоон хурганы яаж нохоон битүү төөрэ гэдэг шиг шүү дээ. Юу л бол юу зарна. Ашигл болж илээ өлөөч чабаагүй тэгээ. Тэгээ тэр үчи нэг бас ийм бөөрөнхийн ийм нэг толтой шил мэлнүүд айгүй. Тий. Хүүхдүүд айгүй зүуд үсч тийм шил тэгэл орс сайз гээл. Орс сайз гэж. Аим солонгос аймс гээл аим Герман дамсаг гэдэг. Йоо, Сильвия гэх тийм дээр үуч тийм Герман байж тэр чинь зардаг байсан шүү дээ. Сильвия гэдэг. Одоо яах вэ? Зардаг нь үнэн л байсан. Ямар амар самт юм бэ? Тэр үеийн хүмүүс бол мэдж байгаа хаа. Тэр үеийн хүмүүс мэдж байгаа. Тэгээ тэр үеэр чи халтар цараад гарахаар бас нэг 150-аар тэр зураг зардаг байлгүй яадаг байлээ. Дээрээс нь 100-аар аваад доор нь очиж үүдээр орж ирэхэд 200-г байхаар ингээл хүмүүс ч өсөж байгаа хүмүүс олдохгүй юм чигээл аваад явдаг. Тэр стэрлитэрийн зураг мураг бас ингээл зарагддаг байлш. Нотргит өдр тий. Ямар юм гинэ чад. Отргит өдр. Яасан бэ? Зөв хэлсэн үү, буруу хэлсэн үү? Ээлзэгт отргит. Зөв алуу хэл худаад алжигна инэ гэдгийг хэлж штэ. За хэлдэг. Отргит. Зөв хэлсэн юм штэ. Отргит. Оо. За яг хэлчих. Тэгээгүү те. Нөгөө зурагтай ээлзэгт л. За идэлээ гоё агаартай очиж майхан дээр очиод яриагаа өргөжлүүлээ за. Гадахаас 30 юм. Одоо ингээд нар үзээ одоо ингээд төд удалгүй майхна байж 35. Орой яриа суужад 40. Йоо. Тэгээд 45. Яг миний нас. Бид гурийн одоо шансыг сорьсон дугаар болох юм тодорхой л доо. Яалчгүй нэгэ тэгээд оролцогчийнхаа цаг завыг харж иж бичдэг болохоор. Гэхдээ та нар гоё дулаахан газар бас бичиж болно шүү дээ. Айгу зөв. За яах юм наад чи. За одоо гэс майхна барья. Бүтэж өглөө. Энийг онгойлох юм уу? Энэ. Наа чи шална. Нөө энэ шална юм уу? Тий. Одоо энэ баанж хараа зогсоод л одоо цуг барья өөй. Цаатаас цэглэн нэ. Шууд гар бэрчлээ шүү дээ. Хамар хөлтлөө. Яаж энийг яаж? Чукач бүр айгүй мэрэгжлийн чи бүр сурчч тий. Ишли. Энийг авах уу? Энийг аавна үстэй. За шууд тавьчих. Та ирчмөр шүү дээ. Муухан ирээс. Муухан ирчүүдээс дээр болцсон биш тий. Тэгэн. За. Гэхдээ энэ гоё хийлж мийлэхгүй заяа амар. Тэгээ одоо эдгээр чи ингээд тавьчаад ингээд татна. Энэ юм биш үү? Оо зэ. Йоо би одоо аль насандаа та эрт хийсэн үйл юм. За энэ дотор нь орж байгаа дэвшлүүлж та. Тэгээ. За. Татараа на доотлоо. Чу. Яа. Үй тамна татчихна уу? Татчих. Татараа ой. Оо ингэ болоо юм биш те. За татараа. Одоо айлыг татчих. Татараа. За тэрлэг татчих. Би татчих. Дахиад татчих. За одоо энийг татараа. Таталтна. Дахиад байгаа юм уу? Энийг татараа. Энэ. За одоо энд нэг. Энд таталтнаас. За. Амаа хоош наруулах уу? Яг салхин харуулаад тавьчлаа. Одоо эргүүлчих. Хаалга нь хаашаа харах юм? Ийш нь харуулъя. Тэгвэл яг эндээ салхитай байна. Тэр хаалгаа яг салхин тал руугаа харуулж байгаа байхгүй юу? Тийм байна те. Энэ хаалга мөн үү гэвч. Гэхдээ Монгол гэр биш maaхан бол хаашаал хамаагүй харж болно шүү дээ Тийм шүү дээ. Одоо болсон уу? За стогой. За тэгээд ямар ч байсан бариа суудсан бахад гуруулаа таахгүй.
Үнэхээр гоё. Тийм үү? Өдөө махан барьсан. За гоё байна. Сэтгэл. Янзтай байдаг юм байна. Би тэгтээ барьж байхдаа жоох итгэж өгөхгүй байсан. Ийм хүүтэнд те ингээд хурч мөрчөд тайлаа суун гэж хэвчээ байхгүй даа л гэж бодчихсон. Тэгээд ялчгүй л сууж ийн бүрэн дээр бүр тоон дотор хоол буцсан тийм ингээд амар гоё. Халууд үгээд юу нөгөө даарах маарах юм чи байхгүй болчих. Тэгвэл гадаадтай арай хүүтэн байлаа. Одоо би нэг юу хараад тал та. Одоо Идэрисийн одоо шинэ 3 гэж байгаа шүү дээ хүүтний те. Идэрис ихэрч тэгээд өнөөдөр ядж байгаа амар хамгийн хүүтэн хамгийн хүүтэн өдөр нь чи өөрөө сонгосон. Ямар сонь вэ? Цаанаасаа те нэг тэмцээ юм. Бид хоёрыг шийтгээд байгаа юм уу? Өөрийгөө шийтгээд байгаа юм уу? Ястаа мэдэх юм алга даа. Ястаа мэдэх юм алга те. Бид хоёр одоо яах вэ? Суурцсан. Харин нэстэ ганц авах штэ нэстэ дороо пүг юм байна нэстэ. Би пүг гэж юус ойлгохгүйсэн чи татаал пүг юм байна штэ те. Тэгээ шалнууд нь өөрөөсөө ингээ юу ячт юм бэ? Лего шиг. Легодод орчт юм байна те. Амар юм байна уу. Нэг давуу тал нь яг нөгөө юу зуны майхныхаа бодол нөө хийхгүй илүү амар ингээд татаад. Ингээд гадуур давхар махур юу муутай айгу гоё юм аа. Зун ч гэсэн гэхдээ юу н энийг аваад явж яах болохгүй гэж. Нар шарахгүй ш. Нар шарахгүй ш. Тий. Дулаахан. Тий. Гэхдээ энэ борооны юм хамгаалт гэж авах хэрэгтэй тий. Борооны хамгаалт нь бас шийдсэн байлээ. Энэ бол ингээд аюу гой цонхтой эсэ сая цонхыг аваад энэ хамгаалтын ийцээ. Шиг нөө орой олчлоо гэдэг. Байгаад яг нэвтрүүлэг өвсөн чинь ингээ араар ингээ нэг юм цагаан уцлаг явуулаа. Хоёр мэдгүй би л харна штэ. Юу ч бөөмэд ингээ та нар ингээ бид нар ингээ юм хумаа ярьчаад за дөрүүлээс гоё юм тэгээ би гараа авчил явах. Дөрүүлэг нэвтрүүлэг сайхан болдог гараа авчил явах. Хийснээс ер нь сүнс байдаг те. Тийш штэ амар эвгүй штэ ер нь бол байдаг штэ. Байдаг те. Манай найз ингэдэг аахгүй. Одоо манай хэрэг үзэж байгаад манай жагаа гэдэг найз байна штэ. Та нар мэдэн штэ манай Япон жагаа. Тийм. Япон ч өөрөө амар юм сүнстэй орон юм байна л да. Далаа ус ихтэй учраас сүнснүүд нь дэгддэг юм байна л да. Явж өгдөг. Тинчээр ингээ үлдчихдэг. Штэ мэрэгжлийн бөөшөө гэж. Дэгддэг үү гэж мэгээд мөрөөс та айгуу сайн. Тэгээд энгийн хүнд хүртэл мэдрэгддэг гинэ. Одоо сүнс байдаггүй гэдээ ингээл талцаад идэв штэ хүмүүс. Тэгсэн чи одоо тэнд Японд байгаа хүмүүс баг ихэнх нь байдаг итгэлтэй байдаг. Яа тэгэхээр тэр мэдэрдэг гинэ. Яаж мэдэрдэг гэсэн чинь нэг юм уучлаа. Ямар аваа тавьчаа. Яг сүнс хийжсэн чи айгуу тийм. Тук гэдэгтэй. Зүгээр унаагүй нэг сонь тийм тук гэдэг нэг дууч юм байна үл амар юу. Гэтэ энэ хараа энэ влог амар сонио. Дөнгөж эхлэн гутаа харанхуй шүн болооч тэр юм уу шууд ийм ярианаас гэлжтэй те. Тэгэд ингэсэн аахгүй юу. Японд ингээд мэдэрдэг байсан гинэ. Яаж мэдэрдэг ингээд тэгэхээр ажилдаа яваад шүн мөн унтахад ингээд гэрэл мэл асдаг. Асаж унтардаг. Тэгээ нойлын бочгийн ингээд ус нь гардаг. Каранд онгоолгодог гэл ярьдаг хгүй. Яаж утсан итгэмээргүй шнэ чинь юу яриад байгаа юм бэ гэд. Тэгээд тэгсэн тэрийг одоо яаж мэдэх үү гэсэн чи үгүй мэдхгүй ингээд ажил хийж байгаа л нэг юм нойл руу ордог гинэ. Тэгээ нойл руу оронгууд ингээд цаанаасаа яагаад ч юм гээд би ингээд зарс хийдэг гинэ. Монгол хүний тэр мэдрэхгүй юм уу эсвэл тий? Цаанаасаа зарс хийгээл ингээд шар уснд босчдөг. Тэгтэл зоолтой юм байдаг гэдэг. Харин тэгээ одоо нэг манай бас нэг жолооч жагаа гэж байдаг шүү дээ манай мас. Манагийн найз. Тэр чинь бас Японд хэсэг ажилласан шүү дээ. Тэгтээ бас ирж байхдаа яа Япон эвгүй ингээ гудамжинд ингээд яахаар ингээд нэг хөгшин имээ ингээ хүлээгээ зогсож идэг манай тэр байр маяр нэгэл бас айгүй эвгүй юм ярьдаг байсан ш санаж байна уу? Имээ. Тий. Залуу охин байвал одоо бас ажлаа тараад ингээл явдаг гинэ. Тэгээ ингээд булангийн тэнд ингээл нэг имээ ингээ байж идэг гэд бас тэгж ярьж ирсэн. Тий. Тэгээ эхэндээ ч эвгүй байсан сүүл рүүгээ ч өгсөн одоо тэдрээс одоо юу гэж яах вэ одоо тэгээд одоо барьж идэхгүй л ойлгомжтой юм чинь гэдэг тэгээд. Тийм үг яриа байдаг шүү дээ. Гэхдээ чи амьд хүнээс айснаас биш өгсөн хүнээс айснаас амьд хүнээс ай гэдэг үг байдаг. Тэгээ бас нөгөө санаж байна бид нар нөгөө хамтлагаараа Япон явсан шүү дээ. Тий. Бидний тэр байрсан байранд ч бас жагаа үуч айлгаад илүү байсангүй байсан тий тэр байсан тий чукач нөгөө ийм том гидстэй жирэмсэн байсан байхгүй тэр чинь шүн унтахгүй айгу нойр муутай байдаг гэсэн чинь тэгээ бас мэдрэг байдаг тий тэгсэн чинь ингээл нойлынх нь усан дуграал тий тэгэл галтууных нь усан ингэж хаагдаж нэгдээд дүүш нь ажиллаад тэгээ шүн таанаас босч нойл мойл ус цасан дарсан байгаа юу байхгүй юу тэгээд тэрийг мэдгүй цаанаа би гараа явчихсан шүү дээ тий байшин
Тэгээд ганцаараа ингээд за гарахын төдийд ингээд нэг юм хумаа мартаад төдийд ингээд гэлс ингээд гарахгүй нэг араас нэг юм ингээд бариад авч байгаа юм шиг юм байгаад байдаг байхгүй. Тэгээд тэрнээсээ гараад заяа эсвэл нөгөө Японы олон сүнстэй кино үзсэн тэр юм уу. Тэгээ ингээд гараад гээл лифт мифтийн хүлээх ингээд энэ тэндээс нэг зүг гэж байгаа юм шиг ингээд хэвээ амар. Тэгээд нэрлэхэд ингээд та нар гадаа хүлээж яасан ягаад ч вэ гэж гэдэг ёо хайгаагүй шинжтэй гарч ирдэг тийм юм бас байдаг те. Одоо бид нар юу явахаараа гадны тоглолтоор явахаар айгүйх тийм байдаг шүү. Тэр явалт Америкийн явалтаар халууны явалтаар байлуу. Бид нар ингээд бөөнөрөө ингээд бас Сан Франциско руу тоглолтоор орон гэж явжсэн чинь нэг тийм манай инкуш машин барьж явж байгаад тэгээ ингээ хаашаач ясан бүүм гин GPS нь нам байхгүй тий. Нам байхгүй болоод бүр байхгүй. Амар сонио. Тэгээд бид нар ингээ явж байгаад ингээд бид нар хараа тэр GPS-ээр бүтэн Америк тойрсон байгаа байхгүй юу? Уг нь бол тойрсон байхгүй. Тэгсэн чи яг тэр нэг тийм амар сонио огцон байхгүй болоод тэгээд явж ангууд ингээд зам ухар болоод тэгээд буцаж яваал. Тэр ихтэй амар байсан. Шүн чөлөө яа. Тэгээ хамгийн гол нь амар сонин газар. Тэр газар ингээд нэг юм далаа харагдаад байгаа юм уу? Тэгсэр нэг юм нэг дээр үе нэг аим шиг Америк кинод шиг тийм. Тэгээд гайгүй. Тэгээд айж цай айсуунд аргал хөдлөн гэчээр тэр сан гэдэг хот ч айгүй хэцүү байсан шүү миний үед. Тэгээд өрөөнд инкуш дээр орж байгаа. Инкуш дээр ороо буудалд ороод ингээд байжсэн чинь буудалд ороод манай ингээд бүгд буудал руу ороод ингээд байжсэн чинь инкуш. За энэ ганцаа юу ямаар байна да. Энэ цагаан хэрэглэмрийг солиулчмаар байна да. Чи нэг жоохон гутлаа нэг хилтэйгэр нэг уцаар ярьчаач гэх. Үгүй уцаар ярьчаач гэх. Тэгээ байж уц дууссан. Тэгэхээр hello ямар хилтэйг яриад бид энэ цагаан хэрэглэмрийглээ солиулмаар байна гэж. За тэгээ өөр юу захиалах вэ? За яг нэг өөр юм захиалах юм уу гэнэ гэж. Нэг кола гэж гээд. Тэгээ. За тэгээ нэг кола гэж тавьчаал дөнгөж уцаад тавиал захиалчлаа болчлоо хөө гэж тэгсэн чи хаалга тогшдог байхгүй юу? Буудлын алга таг гэл. Юу яаж байгаа юм бэ? Яг юм яаж асан дуг. Яг хаалга ингээд тогссон чи махас ах. Тэгээ эргээ харсан чи байхгүй. Тэгээ би энэ хин сонсч онгойлгоч ингээд тогшсон тэр буудал чи бүр амар урт буудал заа юу. Хүн тогшоод зугатаагч тийм болно бүр таа байгаа хоёр талдаа хол. Тэг ямар сони юм бэ? За би хин юм сонсон байлгүй бас ядарсан юм байлгүй гэж бодвол хаалга тогшоогүй нэг. Тэгээ дахиад утас дуграагүй. Тэгээ би залгаад уучлаарай бид нар ингээд аль түрүү хэлсэн юм хэсэг хугацааны дараа шүү дээ. Нөгөө цагаан хэрэгэл маань яасан юм бол бид нар кола захиалсан яасан юм бол чинь та бид нарт ерөөсөө яриаггүй шүү дээ. Тэгээд тал хийгээд явцсан ёо. Тэгээд нэг юм текскийгээд нэг юм тэндээ нэг юм унтан барин нэг нойр гэлээд байгаа юм шиг унтаад байгаа юм шиг нэг өглөө болсон. Тэгээ өглөө нь босоод нөгөөд манай дундчих хооронд нь би гараад зүгээр л ингээд нэг юм юунаас юуны хооронд штэ. Гарцнаас нөгөө байшгаа нөгөө байрны гарц руу нэг сонирхоод ганцаараа гарахгүй бас нэг айц хүлцээ жоохон дарчих гад. Тэгээ яг ингээд замын эсрэг талд нэг юм өндөр том хар хүн ингээд ганцаараа ингээд яваал ирсэн. Тэгээ мэдхгүй. Тэгээ байжсэн чинь нэг юм хар нөхөр ингээд нэг бүр хаашаа чинь ирүүл цогтон мэдхгүй. Эхлээ би зүгээр ирсэн. Ямар гоё газар баймаа дөрөв ста фун фан ингээд. Тэгээ гарсан чи яг урдаасны хар бүр яг миний над руу гэж хараад Journey boom гэл явц. Тэгээд тал хийж байгаа. Тэгээ нөгөө урд өдрийнх нь нөгөө уцаар яриад тэгээ дээр нөгөө юу лээ нөгөө Google нөгөө map харагдаад бүрэлдээ. Яг ямар хотод ирчихв гэдэгтэй тал болыг л явж иж үлээ. За хоол гарсан. Тийм байна. Халуун наранд хоёр сайхан хоолой. Гэхдээ яг хөө танд нэг 3 хийсэн шүү. Тийм байна. 3 ширхэг баншил хийлээ. Монголын бас 3. За ямарч эхлээд сайхан идэж аваад тэгээ сайхан яри тий. Дулаацсан. Тэгтээ яг ерөнхийдөө ерэн сони хэлэхэд бол яг манай монголчууд нөгөө янз янз юм таардаг хүн гэж байдаг. Тий. Яг таарсан ч мэдэрдэггүй хүмүүс гэж байдаг юм байна л да. Ер нь бол зүгээр яг ингээд яхад ингээд дамаа сонсоход бол ингээд мундаг том цолтой бөхчүүд дунд бас тийм юм ингээд нэг наадмын бэлтгэл гэж штэ тий. Тэгтээ бас харж барьдаг тийм бүх мөхчүүд байдаг. Би айгүй олон тийм юм сонсч ирсэн. Эсвэл ингээд зүгээр бидний амьдралд ч юм уу эсвэл манус амьдралд ганц миний амьдралд тийм тохиолдод байгаа юм гэсэн ч үгүй юм л шүү дээ. Яг тэр мэдрэг хүмүүсийн нэг л бас би мэдрэл явчихдаг юм байл л. Энд чи одоо нөгөө 6 дахь мэдрэгүүдээ орсон юм шүү дээ. 6 дахь мэдрэгүүнд илүү сайн хөгжсөн гэсэн үг тийм. Тэгээд хөгжөөгүй байсан ч зүгээр ер нь манай монголчууд цаанаасаа тийм мэдрэмтгий улсууд шүү дээ. Энэ тал руугаа. Тэгээ ямар сайн дэ нөгөө энэ тэнд явахаараа ямар ч тээврийн жолооч нар
нэг газар эвгүй газар зогсож удаан зогсох дурггүй тий. Нэг машин газрын хажуугаар явахдаа сигналтчаа явцдаг. Нэг газрын хажуугаар явахдаа машин унтраагаад ингээ өнкрүүлээ явдаг гэдэг ч юм уу тий. Овооны хажуугаар ингээ яадаг гэдэг янз янз тийм үлгэр домог шиг юм айгүй их байдаг тий. Тийм гүйдэлтэй даваа маваа гэд байдаг тий. Тэр дээр үеийн хүмүүс ингээд морин явж байгаад тэр морь бас мэдрээд байгаа байхгүй. Тушилчдаг. Хөдөлгөөн байждаг. Тийм гут нь босоод нөгөө нэг буугаад нөгөө чөдөрлөө шээдэг. Тэр одоо ингээд яат юм бол мэдгүй харин. Яг хоол идэх айгүй гоё. Яат юм бол гэсэн чинь хоол руу гараад яадаг юм бол харин жоох. очил шансан байгаа тий. Байдаг гэсэн. Тэр чинь тэгээд нөгөө нэг юм хумтай газар чинь ингээд чөдөрлөгдчихдэг. Тэгээд заримдаа тэг ингэдэг байсан шүү дээ. Одоо би шүү дээ. Өөр ангаад анх энэ нөгөө обжект кино тоглодог байсан шүү дээ. Тоглодог байсан уу? Тоглож исэн. Ойр ярьслага өгөөж жоохон орон гарын яриад энэ эсвэл нөгөө ярьж байгаа сэдвүүдээ ороод жоохон ухаан санаа орон гарын болоод байдаг. Тэрний өмнөх жил нь би нөгөө адтай тамшиг нэг цэрэг гутлаа буруу харуулдаг нэг юм кино тоглож исэн байхгүй юу? Тэгээ манай ингээ охин бид нэр одоо ингээ дууны сайхна дуу оруулдаг тэр үеэр кино тоглож исэн юм. Тэгээ ингээд оройд ингээд баруун тэр айгүйх тийм булаг шанттай газар тэр газрынхаа. Тэгэл ингээд айлын хонууд орой ирнэ. Орой ирж байгаа л яг нэг газар нэг хонь үлдэнэ. Яг нэг газар. Яг нэг газар. нэг хонь үлднэ. Нэг хонь үлдэнэ. Тэгэл тэрүүгээр ингээд тэгэл бид нар тоохгүй фүү гээл хөгөөл явуулчихна. Тэгээд тэр кинон дээр чинь би айгүй ягаад ч юм нэг өвддөг. Бас тухайн үед бас өвдгөлээс. Тэгэл тэр хонь маань ингээл үлдээ ч юм тэг ингээл өвдөөд булаг шандны дээр яатсан мац инээ тэргээл яг тухайн тэр үзүрч чидгсэн маань ингэсэн мэл гэдэг байсан байхгүй. Тэгээд нэг өдөр бүр ингээд багш одоо манай талигач одоо цэцмагнаа тоглож Шинзоо багш одоо сайхнаа бид нэр ингээд хөзөр тоглоод оройтоод тэгээд ялаад бас ганц нэг юм хүм ярьж мараал сууж байгаа л унтсан чи ингээд гэр самартаад. Хомс. Тий, гэр самартаад тэгэл болооч энэ тоглоод байгаа юм ба зүгээр агаач гэж бид нар чи ингээд кино групп чи ингээд унтчих шээ дулаал унтчих шээ. Тэгээч дуурахгүй. Тэгэл дахиад самардна. Аахгүй. Энэ яг хүн тоглож ийн гэл тэгэл тойроод харахад байхгүй. Тэгээ гэрүүд чи ингээ хүн очих зайтай хоорондоо их зайтай барьж байгаа. Тэгээд дээр нь уран бүтээлчдийг гарахгүй гээд ингээ чулуугаар гэрээ чинь тойрлоод гортог тавьсан байгаа. Тэгээ орой 9-оос зураг дуусаал бол нөгөө залуу уран бүтээлчдийг гарахгүй нөгөө хөгдөө киноны хөгшчүүл ямар биднээсээ айлгал ингэдэлтэй биш үү тийм үстэй. Тэгэхээр бас айгу тийм сонин тохиолдлууд. Ер нь бол тэр газар нь өөрөө ч бас нөгөө хэрэгсүүр ихтэй газар байсан. Тэгэхээр арга. Тэгээ тэнд чи хоёр кино зэрэг авчихсан. Нэг нь урд талд нь Сингд ирж нөгөө Деважангаас амьдралт хүрэх зам. Нөгөө жинхэнэ хүнстэй кино. Тэгээд тийм юм бас ингээд нэг юм мэрсэр байдаг ш бид нар нэг тохиолддог ш тий. Тэр нөгөө нэг Тэгрий чинүү гэд киног хийхэд бас айгүй их юм болсон юм байна. Тэгээ яг хөө тэр хүмүүс мэдхэн ч байна, мэдгүй ч байна. Гэхдээ ер нь бол манай Монголд бол тийм байдаг байгаа хгүй юу. Тэгээ тэр киног хийх зураг авалтыг хийхин тулд маш их тийм нөгөө нэг уул уус тэр юу аргадаж хийсэн гинэ. Тэг баха. Тийм. Аргадаагүй байх үед нь бүр асуудалтай. Эсвэл нөгөө баг онгон дагшин байгаль дээр нь очсон байлээ шүү дээ. Тэгэхээр чи тэнд юм л байгаа шүү дээ, тий. Тэгэхээр бидний хувьд бол зайшгүй тийм байх ёстой юм шиг байна. Гэхдээ манай урлагийнхэн чим тодорхой хэмжээний шүтлэгтэй ч шүтлэхгүй ч альва уран бүтээл хөдөө гадаа явахдаа бид нар хотоос гарахтаа эхний овоон дээр л сахалтын шар зам байгаа. Үлзэтэй байх болтугай гээл аваар уршлаг байх болтугай гэж бид нар ч юм өргөөл гардаг шүү дээ, тий. Заавал гэж гардаг тий. Тэгээ нөгөө тэгэхгүй бол нэг л сони нэг юм дутууч юм шиг санагдаад байдаг тий. Бид ч нөгөө барга дээр их явна шүү дээ. Тэгээ барга дээр явахдаа чулуунцэг дээр чи инээд айгүй хэцүү шүү дээ. Одоо та нар ч гэсэн одоо комментэн дээр бичдэг шүү дээ. Та нар чи яасан хэцүү юм бэ? Бити инээгээд. Үгүй чи инээд хүрээд байгаа юм чи яах вэ? Тэгээ ингээ уул аваа даваа маваа давах үед ч юм уу харуу бүрүүгээр ч юм уу бид нар ингээд инээдтэй юм ярьж байгаа шүү дээ. Ер нь тэгээд дарваатлаа инээн. Тэгэл их загнуулдаг байсан. Тий. Бити ийм даваа маваа ийм харахгүй шүн мөнөөр бити чанга инээгээдэй гэж загнаал. Тэгдэгсэн шүү дээ. Тэрийг нэг ярьдаа. Тий шүү Тэр дээ. ямар учиртай бэ? Яа гэв бэ? Тэр инээхээр яа тий? Болтгүй юм уу? Булганы нэг сумдаар явж гэхдээ аль сумыг хэлээд яах юм? Нэг сумд бөөлөөр хариулт авчих л та. Тэр болтгүй юм уу? Болохгүй шүү дээ. Яагаад? Шөнөөр уул аван дээр чинь бас хит ингээд бид нар чинь ингээд шөнөл замаа хороод шүү дээ. Тэгүнгөт чи ингээд ийм хөндөр
нөгөө уул муул нөгөө шүн дунд ингээл эмхтэй хүн хиддэг чанга Унтсан байх үед нь сэрэж байгаа юм уу? тэгэл уул бас савдаг сэрэн гэдэг шиг юм байна. Унтсан байх. Үгүй шүүрэж унтдаггүй юм уу? Хөөхөө хавьд уулж байгаа гэсэн хөөх юм асууж мараж байгаа юм. Унтсан байх нь сэрэж байгаа юм уу гэ. Тэгээд ингээд амар инээж загнуулаад Ер нь дугаачдээ шүү дээ. Хүүхд байхад ч гэсэн бид нэг ингээл аав энэ ямар уулвэ, эмээ нь ямар уулгаад дугаа тэгдэггүй хайрхан гэж яар тий. Гэж яригддаг шиг л байна. нэрийг хилдэггүй тий. Тэгэхээр бас яг тийм. Шүн оройгоор бас нөгөө нэг сар мартай шин оройгоор хээр явж байгаад бас бити холмоод явж бийц гэдсэн шүү дээ. Тэр бас учиртай. Тэргэл сартаа мартаа тэгээд тий. Учиртай л байд юм шиг. Дайрлага дайрдаг майрдаг гэх. Дайрлага дайрдаг. Ер нь бол гэхдээ дээр үеийн бас нэг зарим нэг сонсоод байхад ингээл ах トゥ хамаатан садангоос тий холоогоос сонсогддөө шүү дээ. Хөөрхий тэр ингээ хоноо хариулж явж байгаад тэр орой тэр уулын давцаг дээр хөвтж байгаа дайрлага дайрцсан гинлээ. Тий. Гэдэг юм чинь бол тэг байдаг юм байлаа. Яг тэгэл бас нэг байгалийн л нэг үзэгдэл тий. Одоо юу гэдгийг нэг одоо шөнө 3-4 цагийн хооронд одоо хүмүүс чинь чөтгөрийн гүйдэлтэй цагмааг тэр тийм үед нэг ариг дараа суухгүй тий. Шөнө оройгоор гарах дими мими холцоо гэдэн штэ. Яг тэр шиг л юм байгаа байхгүй. Яг тийм нэг юм чөтгөр хараад явахгүй цагаар л тэгэл нэг гүйл амьлах цагаар Бид тэр хөдөө барьгаад явж байгаа нэг айлд замд хоол идээд автобустай явжсэн. Тэгсэн чинь жалга руу нөө бийц гал нөө булан тохоо газар л хайштай. Тэгээд жалга руу өдөр байсан байхгүй. Тэгсэн чинь энэ айлын их чинь энэ жалга руу орой бийц гэж явж байгаа дайрлагтай хариулаад. Тэгээс та өчнөө лам бөөгөр яваад. Эсвэл арай гэж гайгүй бас. Тэгээ элцч тэр жалга руу явж чаддгүй. Тийм юм байдаг. Йоо. Тийм гуу жалга нөгөө судаг гэдэг юм чинь бас их учир байдаг. Тэгээ дээр үеийн бас нөгөө нэг юм дээр үеч хүмүүсээ ил тавьдаг байсан тий. Тэгээ тэндээсээ нөгөө яваагүй нөгөө тас мас нь авч яваагүй маваагүй хүн үлдчихсэн хүмүүлдсэн барьцсан тэгэнгүүтээ тэрнийгээ дагаад нөгөө сүмс өдөр нь бас нөгөө явж өгөхгүй нэг нь хорогдолтой байх мах гэдэг л юм байд юм шиг. Тэгэхэр чин яа гам бэ? Йоо би бүр нүдэндээ харсан яг сууж ирсэн байхгүй. Хүш дээр үуч ингээд ил тавьчихдаг байсан шүү дээ. Гэхдээ уулын ингэр хавцаа тавьдаг. Мөртлөөсөө тэр сүнс чинь яахлаар тэр жалга руу очиж штий. Уу яах вэ зүгээр жалга гэхгүй тэр сүнсийг очино гээгүй шүү дээ. Шууд утгаар аваад байна. Тэгээ жалганд очиж гарч чадахгүй юм болов? Гомдоо жалга руу орчихгүй шүү зүгээр. Бургасан донд бас байдаг гэсэн тий. Мэдхгүй. Тэгэл ер нь бол тэгэл тэр нөгөө нутаг орны тэр байгаа газар орны байгалийн нөгөө нэг цогцлоосоо болтлоо л тэгдэм юм шиг. Одоо ингээд зарим хүмүүс тэгдэг штэ. Яг хамаагүй нутаг орны нэр хэлээд яг нэг одоо ингээд баруун аймаг руу явж хахад яг тэрний тэр газар нэг юм гэрэл асдаг, улаан гэрэл асдаг гэдэг ч юм уу. Тэгээ нэрэл ингээд яг явж байгаа л толгод үлдсэн мэдэх байхгүй. Нэр асдаг юм ингээд шүүн ингээд явхад бол ингээд асч л идэх байхгүй. Машин байхгүй. Тийм минут байдаг. Тэгээд ер нь нэтний тэр нөгөө нэг жолооч ахнар л айгүйх гоё юм ярьдаг байсан тийм. Имээ өөнөр айгүйх тийм ярьдаг. Жолооч ихтэй. Тийм. Тэд нар ч л хөрх их юм л үдсэн юм шиг байлаа шүү дээ. Тэр одоо дайрлага дайрагж гин гэж хүмүүс яриад байна шүү дээ. Дайрлага дайрагдж байгаа хүн маань өөрөө сүнс сүлдэнд ороцсон хүн байх уу? Зүгээр энгийн хүн байт юм бол яа тийм бол Янз янз биш шүү дээ. Заримдаа нөгөө хит хурц наранд бас нам цохиулна. Янз янз. Ер нь бол гэхдээ бас янз янзаар л яригдсан юм байлаа. Хит их нөгөө айгүй их муу юм хараад байвал бас тэр чинь тэр хүний бас сүр сүлд ороцсных шүү дээ. Тийм. Хаа нэг хардаг угаасаа нэг байглаасаа хардаг нөгөө ансиг хардаг хүн гэж байдэн шүү дээ. Тийм хүмүүсийн чинь зарим нутагт ансиг хардаг хүмүүс гэж ярьдсан байлээ шүү дээ. Тэгээд тэр сүнснээс гадна зүйлээ зүгээр айлын ингээд цаа хийж байгаа айлын тоогоор харахад тоогоо шууд сүтээ цаа ээддэг гэдэг шиг тийм хорхоо нүдтэй хүмүүс ингээл айгуу тийм янз янзын юм ярьдаг. Тэгэхээр бас их янз янзын байдаг юм шиг байна. Жанцантай. За одоо тэр болгон руу ороор. Болгоороос нэг юм асууж байгаа. Сая би 2-3 хоног болсон баггүй. Одоо шин бидний таасаа овоо болгон дэр ингээл ядч нэг 3 тойрол нэг 3 жолоо өргөмөр ингээл тэгдэж штэ. Тэг чи ингэдэг юм. Сайн нэг 3-4 хоног юм болсон баггүй. Овоо тойрох бас учиртай. Тойрдог овоо тойрохгүй овоо. Тийм, тойрдог овоо тэрийг одоо чи манайс мэдэхгүй штэ. Тийм. Үнэхээр муу хүн биш муу үйл хийдэг. Одоо шин шууд хэлэх муу хүн заяа. Муу хүний одоо шин ингээд одоо лам боод юу
магадгүй нас урчлаа. Хар чулуугаар дарна гэсэн одоо чинь хар чинь чулуу байхгүй. Чулуугаар аваа буслаа шүү дээ. Тийм юм бас тахих гэж яс гэж таахгүй яс гэж байна. Энийг одоо чинь яг гэхдээ бид нар нэг хөдөө гадаа явахдаа нэг аваа болгон дээр буугаад Тийм шүү дээ байхгүй. юм өргөө яваад байдаг шин. Гол ерөнхий одоо хотоос гарч байгаа нэг аваа байдаг тэндээ өргөөл. Тэгээ бид нар чинь бас ер нь бол бас нэг хаа хамаагүй аймаг болгоны аваанд бас бид нар ингээл гараал тий чулуу өргөөл тойроод байдаг шүү дээ. Угаасаа ингээл нутагт очино. А тэр аваалуу та нар хэрэггүй. Нутгийн хэлт шүү дээ. Тэр аваад та нар замаараа нэг сайхан 10 будаага өргөө явчаарэ. Бас холын хүмүүс очтыг бас сайн авдаг аваа уул хангаа шүү гэж явж байдаг. Тэрнээс биш бүх аваа уул болгон дээр ингээд байхгүй. Тийм юм бол байдаг шүү дээ. Тэр яаж мэдэж чинь? Яг манай монголчууд одоо маш их гадагшаа аялдаг болсон. Тэрнээс гадна бас Монгол улсаа бүтэн тойрё гэсэн чин хүсэлтэй хүмүүс бас байдаг. Эхлээд Монгол улсаа үдчихэд дараа нь гадагшаа явъя гэдэг хүсэлтэй хүмүүс байдаг. Эсвэл гадагшаа явчаад дараа нь одоо жил болгон амралтаараа, зуны амралтаараа нэг аймаг үздэг ч юм уу те. Ингэж явдаг ч хүмүүс байдаг. Тэгэхээр манай уламжлалт ёсороо манай монголчууд бусад дэлхийн өөр улс орнуудын хувьд тэнгэр шүтэн ч гэдэг юм уу гэдэг утгаараа ч юм уу мэдэхгүй газар нутгийн байрлалаараа ч юм уу мэдэхгүй тэр 6 дахь метр хүүгээ ч юм уу эсвэл ихтгэл үнэмшил нь арай өндөр байдаг хүмүүс. Өндөр. Тэгэхээр ер нь хүмүүс захихад те гэрээсээ гарахтаа нэг эдээ будаатай ийм хөдөө гадаа явахдаа нэг уутанд хийгээд аваад яваад тэгээд өөрийнхөө зүн совингоор хүссэн болгондоо биш нэг өргөөд хангаад л хийдэ өргөө явж ивэл бас нэг гимгүү. Одоо гэхдээ яг ер нь бол ингээл хүмүүс дийлхэн тэгэл хэлдэг шүү дээ. Хэвээ ламчдгүй бөөчдгүй тийм байхгүй одоо ингээл одоо бидний ярьж байгаа юм бас зарим нэг дургуун хүмүүс байгаа шүү дээ. Тэнгүүтээ тэр хүмүүс чи яг цагаад тулахаараа хөдөө гадаахан дүүсээр явж байхаар гинт бас ямарваа нэг юм тарахаар ингээл сүмг өргөцсөн будаа өргөцсөн амандаа майн уншаал явж идэг л байхгүй. Тэр чи ерөөсөө монголчуудад одоо байх ёстой юм даа л гэж би зүгээр боддоо шүү дээ. Тэгээд монголчууд байдаг. Монголчууд тийм юм одоо ингээд юм таарлаа гэхэд одоо жишээлбэл хүмүүс сарниулдаг ч юм уу, холдуулдаг ч юм уу, майн тарин уншаат ч юм уу те юм өргөдөл барьц өгдөг ч юм уу ингээд тийм үйл байдаг штэ. Тийм. Тэрийг гэхдээ эмээ өвнөр айгүй хэлж өгдөг байсан тий. За энд ийм юм таарах юм бол ингэж хэлж байгаараа энийг уншиж яваараа тэгж яваараа гэхээр ингээл тэд нар чинь мэдээж хүүхдүүд нь өсөж том болно. Заавал дайрах, таарах юм байж магадгүй гэдэг утгаараа бас захиж хэлдэг бах тий. Тэгэхээр яг тэр юмыг мэдэрсэн хүмүүс сууж ийн л да энэ ч. Яг тэр нь одоо итгэдэг ч юм уу, итгэдэггүй ч юм уу нэг одоо залуу зандан насанд ингээ явж итэл бид нар үнэхээр итгэхээс өөр аргагүй үйл явдал бидэнд тохиолдсон. Одоо түрүүн чуука яриад өнгөрдөг булганы тэр нэг суманд, тэр нэгэн суманд нэг юм үйл бос нэг юм сонин үйл явдал болсон тийм сонин бүгдээрээ үнэхээр сонин ээлж ирээ орилж босч ирээл ингээд яг дараалалаараа ингээд сэрсэн тийм ингээд гэж орлоо дараачих нь гэж орлоо тэгэл энд удажсэн гэж орлоо нөгөө талын өрөө зүүжсэн хамгаалагч хүртэл гэж орж босч ирээл тэгээд хизээч би ингэж яадаг вэ тэр нөгөө бидний жолооч хийжсэн жолооч хүртэл босч ирээл тэгээ бид нар бөөнөрөө тойрж жагаад нэг юм задлаа заасгүй ядаж нэг юм задлаа гэ тэ. Гэхдээ тэр өдөр бас амар тэргэл сартай өдөр байсан тэ. Тэр газар бас нэг яаж яхад хөшиггүй нилээсэн бас тэ. Тэгээ бөөндөө ороо нийлүүлж унтаад. Тэ тэ. Таньж мэдгүй жолооч молооч хамгаалж магалж тэ. Юу тэ байгаа бүгдээр ингэж юу яагаад. Магаш хурдан болоосаа гэж хөвдөж чадсан. Магаш хурдан болоос. Тэгэл нэг замын нөгөө алжаал тайлах юм гээл. За тэргээ 100 татъягаал 100 татаал. Тэгэл унтсан ч пөө шөнжөнгөө ингээл. Миний нүрэн дээр нэг энэ тал нь ингээл ийм гойсон тэ. Гялтан алсан нэг хүн ингээл надаас юм нэхэл түүч ортын надад юу нэг эмиг надаас нэхэд байгаа юм болоо яасан юм болоо гэд тэгэл сэрэл хөш та нар эмиг яасан юм бэ гэдгийгсэн чи энэ яг тэр өдөр явах юм дарахнаас урснаас биирчээс 1500 төгрөгөөр гялтгандаг эмиг аваад зүтсэн тэгэнгүүтээ оройн тэр хондог газрынхаа харанхаа толинд нь энэ өстө гоё гялтганж байна тэнд нь юм байсан байж тарж байгаа нь тэгээд эмиг шунаад тэгээд өгжээгээ тэгээ бит нэг юм хумаар түргээл ингээл гаргасан тэгээс тэгээд гаргах хүн олдохгүйсэн хайгаад тэгээ ингээ юм хийж мэгээ тэр эмгээ өгч мөгөөл тэгээ за энийг гаргаад хай гэсэн аахгүй хайхад бүгд амар эвгүй те хайгаад бүгдээрээ гарч чаддаг тий амар эвгүй тэгээ хамгийн зоригтой нь одоо манай хэрэг та нар мэддэг бол манай маск продакшнд байсан бамбуш
ах маань. тий. Тэ маш зоригтой шүү дээ тэр хүн чинь ер нь номер Тэр хийхэд хүн тоглолт дээр бүх зоригтой. байгаа шүү дээ. Тэгсэн чи би бас зүудлээ. Тэр хүн бүр зүүдлээ тэр чинь бүр ингээд толин хагараад нүүрэн дээр нь унлаа гэж зүүдэлсэн гэсэн шүү дээ бүр. Тэгсэн чинь тэр чинь бүр ингээд уур нь үрсэн. Өгсөн бас би энийг гаргаа ичээгээд тэгээ гаргаж хаяад тэ бөөнөрөө гаргаж хайсныхаа араас унтсан чинь бүгдээр нам унтсан. Нам айгуу сайн. Тэр үнэхээр сонирн байсан. Энийг яг үнэхээр мэдэрсэн. Тий. Тэр жолооч хүртэл ингээд бидэнтэй анхудаа явж байгаа. Тэг би хизээч ийм таарж үзээгүй. Би хэрваргийн газар унтчихлаа да өстой сонин ингээл. Гэхдээ ерөнхий бидний мэдэрж байгаа мэдрэмжүүд тэр ирж байгаа юмнууд нь яг их ойролцоо байсан тий. Тэгээд би энэс улбаалаад нэг юм асуух гэдэг байгаа байхгүй юу? За Монголд бид нар ингэсэн юм байж тийм үү? За тэгээд тэр зан үйлийг хийгээд бид нар ингээ гаргаад бид нар сайхан тайван амгалан амарсан тэнцээ. Үнэхээр тэнцээ одоо дараа нь бид нар сонссон чинь нэг өнгөрсөн хүний ганц би өнгөрсөн байсан байлээ. Зайлвал өөр хүүхдээ ахгүй тэгээд тийм гут нь гэрийнхэн тавилгануудын бүгдийг тэнцээ авчиж тавьсан байсан байлээ л дээ. Тэгээд бүх нэг тавилгандаа сүнс нь хорогдсон ч гэдэм үү мэдэхгүй тий. Нэг тиймэрхүү юм байсан юм шиг байгаа. Тэгээд нэг тийм газар л бид нар мэдэхгүй хонцсон байсан байхгүй юу? За тэгээд нэг ийм үйл явдал болоод бид нар ингээд энийг аргалаад ингээд сайхан тайван сайхан амарцгаасаа. За тэгвэл гадаадын сүнс яад юм бол. Бас би хамт явсан хүн шүү. Венецийн хаасын Италийн Венецийн сүнсийг Германд авчирсан шээ. Харилцсан баларсан шүү тий. Тэгээд би өөрөө ч итгээгүй. Тим юм дагаа явчихна гэж бодоочгүй заяа. Гэхдээ би тэрийг ингээд дараа нь бид нэр тэр тохиолдсны араас нөгөө нэг манай хайр харуулт кино хийсэн шүү дээ тий. Тэгээ нэг харангийн лавгаах манай киноны клипийг дууссан шүү дээ. Тэгээ бид нэг клипийг нэх гээд биемийн хүлээгээ би хоол мол авчираа байсан чи. Зовлон нэгтүү гээл харангийн лавгаах гэхгүй юу. Юу л гэсэн чи. За чи тэр нөгөө бас нэг өөр асуудалтай шүү дээ мэдж байгаа. За тийм ээ ахаа гэсэн. За чи гадаад дотоод явж байгаа үстэй. Өө хамтлагаараа сая явна. Яа миний дүү тэгэл хэвээр Европын орнуудаар юм харна үз гээл гэсэн чи айгүй гоё тийм мэддэг юм ярмаар санагдаад эхэндээ дараахан яах вэ гэсэн чинь хардгийм. Ах дээр нь бүрстэй морьтой нөгөө цагаан морьтой хүн би харж исэн гэдэг харгын лавгаах. Тэгээ би тэрийг бол нэхгүй амтанд ярьдгүй юм л да ойлгохгүй шүү дээ бас тий бид нар л мэднэ. Тэгээ тэгсэн чинь за ашгүй би тэгвэл бас яг ганцаар хардггүй юм байл лавгаах маа бүгд мэд юм байна. Тэгээ шалтгаан юу вэ гэсэн чинь Венец рүү бид нар яваад усан Венец шүү дээ тий бүх юм ингээд усан дээгүүр яваал барайл. Тэгээ ингээд байж байгаа нэг сонь тэр хот чинь гинт ингээд чим намуухан болцсон тий. аюу сонь тий. Хөдөлгөөнүүд ингээд нэг сэрүүлэг дуурайцсан юм шиг бид нар чихлэхгүйгээр нэг сэрүүлгээд гарсан парк галуу болоо. Тэгээ бид нэр яг кинон дээр байгаа юм шиг тий. Яг кинон дээр нэг юм дээр үеийн Италийн дээр үеийн кинонууд нэг юм нарийнхан гудамжтай тий. Тэгээд юм хуучны юм байшингууд. Тэгээд цонхнууд нь дандаа юм модон ингэж онгоодог. Тэгээд энэ ч юм нэг юм цэцэгнүүдтэй нэг юм дээр үеийн кино байдаг да. Яг тэр чигээрээ байсан тий. Тэгээд бид нар ингээ зааста балдарлаа гэсэн чинь ашгүй нэг такси байсан. Тэр нь ашгүй нөгөө бас л нөгөө юу усан завим такситай. Тэгээ ингээ тийш явчихсан нэг юм сонсчихгүй юу? Так гэд. Тэр бүр хадаштай байсан болов. Тэгээ би гахаад так гэж сонсчихгүй юу? Хэдаа би яг солиорж байгаа хөө бас нэг замд удаа явсан гээл ядраад мадраа. Тэгээ ингээ болоо харсан чи юм сүгт хэрэг зогсчихсан баг. Сүгт хэрэгтэй морь. Яг дээр үе. Пал гээл явцсан. Ёо би юу харчваа гэд. Тэгэл өнгөрсөн. Тэгэл бид нар арай хийж нэг юу яагаал тэгээс тэр шинжэнгөө яваал Германд очиод нөгөө Мюнхенд очиод нөгөө хайлтаа унах гэсэн чинь. Багхгүй. Яг нөгөө үед би яг мэдрээд байгаа. Яг нэг юм надад бүр мэдрэгдээд байгаа байхгүй шар үссэн. Яаж вэ тий. Мюнхенд ирсэн. Бид нар одоо хурдан унтчихаасаа унтчвал би унтчмаар төрүүлж унтах юм бол би ингээ орилж чагараад эднийг айлах гэдэг ш тий таадаг. Тэгэл гүрс тэгэл өөрөө ирэхгүй ингээ нойрон дарагдаал байсан чи ингээл хөлнөөсийг татсан. Яг ингээл татагдаал за эдрийг олон тэр дотор нөгөө хөлөө татуулж байгаа юм. Эдрийг сэрэхгүй шүү гэдэг бодол яваад тэгсэн юм байна. Гэж яваас тавьдгүй дээ. Үйлчлдэг. Тэгээд та нөгөө байдаг нөгөө эмээ өвөгийн засан бүхэл нөгөө маань тань бүгдийг л уучлаа. Тэгээд сүултээ ингээл зүүдэндээ эндээс ирэхээ авал туу гэлээ тэгээд байхгүй. Тэгэл баа гэж сэрсэн чинь манай яасан бэ зүгээр үгээ тэгээд зүгээр би жоохон хаяга хар дарчдаг юм аа би ч нөгөө маскад ороод удаачгүй байсан тий хар дарчдаг юм аа гэд тэгээ буцаа унтсан.
Өглөөс ирсэн чи цаанаах энэ хоёр чи ингээ хөл хөлөө нийлдээд ингээ буудан дээр ингээ утсан юм те. Энэ ханцаар гэж юм шүүн чин над руу тийжилчлээ. Цаанах руу тийчихсэн байгаад. Тэгээд тэгсэн тэгээ маргааш нэг гүйгүү тэгээд яалчгүй үнэ хэлсэн те. Тий. Үгүй нэг би нэг ийм байдалтай болоо тэгээ ингээ гэсэн юм аа жоох нэг мэдэрчээд идэв юм аа. гэсэн чинь цаанахаас сууж байгаа. Тэг гадаадын сүнсэнд Монголын тарин үйлчилж гинөө. Тэгж асуусан шүү дээ. Айгүй өрхөн үнэтэй. Үйлчлэхгүй байлаа ахаа биш арай хийсэрлээ гэж. Үгүй чи тэгээ орчуулж болдгоо юм уу? Яа, стенэрэ. Тэгээд сүнс өдөр ярихлаа надад тэр санагдаад байгаа байхгүй юу? Гадаадын тэр сүнс дагуулад ирсэн. Тэр одоо сүнс нь эрэгтэй байсан юм болоо эмэгтэй байсан юм болоо дээр үеийн гэхлээр бодвол ингэ бөмбөр палажтай байсан баг та. Тэгээд айгүй эвгүй шүү. Тэгээ би бас энэ тэнд явахаараа би бас ингээ ганцаараа юм харддаг юм болоо гэд. Яаж ч урлагийн бид нар ч нөгөө бас нөгөө нэг юмыг төсөөлөн харах чадвар бас амар өндөр шүү. Арай илүү. Энгийн үнэс бүр өндөр шүү. Тэгээ яг тэрүүгээрээ би ургуулсан бодоод байгаа юм уу? Гэр үгүй яалчгүй нэг юм би ингээд хажууг нэг юм шүргэж байгаа ч юм шиг ингээд нэг юм мэдрэмж байдаг юм аа. Тэгээ яг бид нар чинь ингээл сонгуулаа ингээл бүх сумдаар явж тэгэл энэ тэлгийн сумдууд тэгэл хуучин нойтон янз янзын зочид буудалд орон тэгэл эхэндээ би орчвол эвгүй ахангууд нь гараал явцдаг тий. Тэгээ нөгөө мэдрэхгүй хүмүүс нь ороо сайхан унтчихийдэг тэгэл нэг сайхан л идэв шүү дээ. Хаана нөлөө бас нэг Баруун аймгийн нэг сумаар явж байгаад бид нэр ингээд бөөнөр ингээд гівчихсэн чинь ингээд дээгийн тэр нэг бууланд унтж байгаа. Галиг хэлсэн. Яа! Яа! Амттай яран дээр шүү. 10 үнцэн час. Нөө яг аимшиг час байна ч гэсэн аимшиг юм. Ам цагаад Би гэхдээ ийм баяхаар ийм сони ийм уулгамжил зам багтаа. Манай эмээх уулгамж юм байсан гэсэн. Аюу амархан. Ой гэдэг зочиж юм. Та яг тийм шүү. Яг тийм юм шиг. Амар хурдан зочин, айгүй итгэв. Энэ намайг энэ бааж намайг өстэй амар их зочин тий. Сая юм аа. Ярьж ирсэн юм уу? Мастаа гайгүй юу? Гайгүй. За тэгээд нөгөө за. дэг юм гэл тэгэхээр за энэ ч юм тайлган байлгүй дээ гэсэн юм бодоо. Тэг манай эд чинь яриагаа саг унтчихж ш. Тэгээ би бас ингээл унтсан чи байхгүй ингээл цонхонгоогоо бас ингээл нэг хоолон дээр ингээл юм дараал болдог. Йоо ямар хэцүү байгаад. Тэгээ би их тухайд нөгөө жижиг толтойгоо явжсан. Тол мөлөө авалц дараа хийж байгаа л ингээл орныхоо толгой тавьчваа. Тэгээ орныхоо толгой тавьсан чинь тавил овоо гайгүй болж исэн чинь эхлээ цонхноос яг би яг цонхны доороос ингээ юм ирээд байгаа юм шиг мэдвч дөрөөс. Тэгээ би орныхоо толгойд хөлцсөн баг. Тэгсэн чи байхгүй гэл хонх. Миний хонхыг ингэж дуургаад бүр хонх нэг талиг. Тэгээ бас тэнд бас нэг айгүй хэцүү юм. Ер нь хэцүү юм их болдсон шүү дээ. Амар хэцүү. Тэгээ би бас ганцаараа ингэж байгаа юм болов гэсэн чи одоо манай гэрийнхэн дагаад бас их юм мэдэрдэг. Тийм үү. Манай тавууг тавуулаа зүудэндээ ярьдаг. Амар шүү дээ. Хоорондоо сайхан яриноо тэд нар ч. Тэгээ энэ дээр нэг юу ярих гэдэг нэхэр нодлон бид нар гэр бүлээрээ оноо солонгост өгсөн байхгүй. Тийм шүү дээ, солонгос гарсан. Тэгээд нөгөө оюутан охин дээр очингоо бид нар ингээд аялаа чэжварл ороод чэжварлч амар гоё. Тэгээд тэр чинь нөгөө бас нөгөө нэг манай Монголын баатруудын сүнс хүмүүс байдаг гэж айгүй гоё домог түүх сонссон. Тэгэхээр гадна яг өнөөл нөгөө нэг балиар иш тийшээ орохороо буудлаа бүр хэд хоногийн өмнө захиалсан байсан юм ч одоо орхоос үр зам байхгүй. Тэгэл ингээл ороход ийм уртаал буудлаа сэтгэл миний хүүт дагаал. Тэгэл хүүхдүүдийнх нэг давхурд үлдээл. Эхнээд бид нөгөө баг бид гурав дээшээ гарчихгүй юу. За тэгэл за энэ нь бол хүүхдээ бас айгүй муухай аймаа. За хүүхдүүд том болсон юм чи олуулаа юм чи нэг хайж байхгүй баха. За би юм хүмүүс мартаагүй юм хүмүүс мартвал би дээш доош явуулсан. Би баларна шүү гэ би айгүй муухай өөрөө бодоод байгаа байхгүй. Нөгөөд бол нэг мэдрэхгүй шүү. За тэгэл нөгөөд тагаа тоглож моглоод ингээл орой унтчихсэн чим. Манай хүүхэд тэгээд яг тэр чин далайн ирэг дээр юм үүтэй. Буудлгээл ингээ явж байгаа л тэр өдөр ч айгу салхи боллаа л гэсэн. Тэгэл тоохгүй чсэн чил. Манай багуунтдгүй үйлээд бол. Үйлэгнаал нэг хүүхэд чинь бас нэг байдаг шүү дээ. Мэдэрдэг шүү дээ. Гэтэ үйлэлт нь ирүүлсэн үйлэлт байгаа байхгүй юу? За яа дээ билээгээ. За яах вэ? Тэгээ нөгөө ирэхээ зүйлгцэн чинь сайхан унтцсан. Нам унтцсан. Тэгээ ихнэр өтөөр балкон дээр далаа мала харсан шиг байж байгаа. За сайхан унтъя да гэл. Тэгээгээл. Тэгэл сайхан унтчихсэн чи ихнэр гэл орноос яг хүн татчих юм шиг унтсан. Унцаа. Манай ихнэр бүрүү яг ингээ хүн татчих. Би ингээ хажуудлын орон дээр байж байгаа ш. Пал гэл айгаал явчихж байгаа юм. Яасан бэ? Үгүй харин насыг намайг хүн татаа тэгээд ахаа гэл тэгээд харсан юм чи. Тэгэл ингээл ихнэр бол өөрөө хар дарсал гэж бодсон. Тэгэл пад гэл ячиж байгаа юм чи.
Тэгэл ёо яаж өөрийгөө ялж унтах вэ гэж бүр пал гээл. Тэгэл ихнэр өтөр за яах вэ гэж юм ярьж байгаа. За шүү ихнэр ч аваа гайгүй унтлаа. Тэгэл би унтах гэсэн чи ерөөсө болдгоо тэгээ хөрвөөгөө цаг гар өнгөрлөө. Нөгөө хоёрт сайхан унтчих. Гинт нөгөө хүүхдийг ирэх санаад одоо охин унтцсан юм чи гоё бахтаа гэд сэмэрхэн толгойг нүдэлж ирэхээ аваад маа зүгээд хэвдсэн чи хүүхд үлсэн. Гэл дахиад трийг аваад буцаагаал хийсэн. Тэгж байгаа л юм за дүүрсэг иргээл хар дараал арай л бөө юм болоод хонж байгаа байхгүй. Тэгээ тэнд хоёр хонжиж байгаа. Тэгээ хамгийн сонин нь тэр ирэх хашаа чин алга болцсон. Оо ямар сони. Ёр болдог. Тэгээ бихтэр бүр гайхаад хүүхдүүдийнхээ өрөөг самраад, хогуудаа самраад бүх газар утарсан. Оролдуулахгүй энэ ямар зөв юм байна гэд бодсон баг. Нөгөө матрасыг аваад нөгөө юм хүний хор унцах юм болов уу гэлээ. Нөгөө буудлын хүний чинь бүгдийг яаж би авч явахгүй болохгүй бүр ертний юм гэж үгэлээ. Өвгдөө эцсийн юм гэж амар сүртэй яриад олдохгүй. Амар сонин. Тэгэл заас тэгэл нэг юм хүм хамгаалдаг юм байна да гэдэл гэсэн тэгэл яг тийм хамгаалтууд нь л байсан байх. Амар сонин шүү дээ. Би бас тэгээд тэндээ магадгүй бариад үлдсэн бах тий. Тийм бах. Тэгэхгүй бол чинь дагаж яваад яах юм бэ гэдэггүй шүү дээ. Аваар осолж байгаа. Ер нь бол тэгэл Монгол руу буцах төгчжсэн тэгэл тэр газараа л тэгэл. Тэгээ би ч гэхдээ нэг тэр ирэх бүрхийг харамсаад чгүй. За яах вэ нэг хамгаалттай юм чинь тэг амн заавал авч явах хэрэгтэй гэл тэгэл тэрнээс ч бид нар солоос хар дарахгүй сараагаа явсан шүү дээ. Сонин тий сонин. Ер нь нэг тийм хаа газар нэг юм хүүтаасан юм хүмд орохоор ингээд нэг юм. Одоо манай энэ үзэгчд бас мэдхгүй бас сонирн байж магадгүй сая энэ сууж исэн хүн ч гараа явчлаа. Чука нөгөө нэг юугаа яриач. Яа, уугүй манай продюсер гэдэг Баанж гэдэг хүнийг нүд хараа тэгэлсэн шүү дээ. Тэгээд нэг сүнс нэг байрн тиймтэйс гэдэг хаяа гарсан шүү дээ. Тэгээд хагалгаанд орсон юм харж чадахгүй байранд газар үлдсэн. Уг нь байж хат ярихгүйсэн. Мэдэрхгүй л байх. Мэдэрхгүй дээ. Тэгээд тэгсэгс нэг хараага тэглүүлсэн хүмүүс ч ингээд хурц юм харж болохгүй нүд нь анаатай байх хэвээр. Тэгээд амраах хэвээр мэл дээ. Тэгээд чука хараад үлдсэн уг нь. Тэгээд үлдсэн чинь буудалтаа ингээд унтгаал ингээд ингэсэн чинь нэг юм байсан гэсэн. Мэдэрсэн гэсэн. Тэгэл би ингээд царс хийгээл шар усна ингээд босцсон гэсэн. Тэгэл уг нь аминдаа энийгээ унтуулаа, тайвшруулаа тий тийч хоол ундыг хийж өгөө байж байгаа юм шүү дээ. Тэгсэн чи айгуутай энийг хаяа гарсан гэсэн. Нөгөө газар. Тэгээ хамгийн амар нь би төрүүлээ явж байгаа байхгүй юу? Энэ хэд үлдээд нэг хоногийн дараа явж байгаа байхгүй. За мэд болгоомжтойгаараа наач жоох юм төблөө шүү дээ. Ямар заваа гэж үлдчихэж. Тэгээд нөгөө нэг харахад иглүүлсэн чи юм хавч чадахгүй тийчээгээд сүс байгааг ч мэдгүй ганцаараа. Сүс цайлаа гарсан өдрийн цагаар гарсан гэж аах. Тэгээ эргэж орж чадахгүй орохлоор айгаад згсэн. Тэгээ нөгөө нэг хүн тийчээ. Цог могоо хөшгөөш нээж болохгүй нөө. Хуурц тэрэл орж чадахгүй. Ингээд харж чадахгүй. Ингээд нөлөөс гаргаад наа тэрэл мэрлээ гэдэг. Ингээд битүү хав харангууд сууж байгаа юм чи яах вэ? Тэр айн өстэй хүн. Тэгээ явахтаа хэлчээ явцгсан юм байлаа. Заваа. Тэгээ нөгөө юм харж чадахгүй чи яаж хонно? Илдэв янз юм ургуул юм бодсон шүү дээ. Тийм шүү. За манай өнөөдрийн блогийн дугаар намайг айлгсан пив. Ивент эсвэгч часа. Энэ нөгөө нэг хөрхөн бос яг нөгөө ласта ундаа шиг хэрэгтэй тий. Харманы гэдэг юм. Миний харманы зүхний пив гэдэг. Онгоцондоо хүртэл аваад орчихсон наа. Тийм үү. Хата пив ууж болох уу? Болохгүй шүү дээ. Болохгүй юу? Яар шүл уучлаа шүү дээ. Миний яг зүгээр Амсчихгүй тий. Харагдана. Гордогоо тайлчих та. Яаж үнэрлээ. Үнэрлээ ядчих. Сони энэ тий. Сони энэ. Сонирхолтой юм. Тэгэл өстөө ууж ийм аригтай дэлгэм барайг уулсан бол бүгдийг идэж уугаад дуусчихмаар байна. За ярьсан дээрээс чи манай бас дугаарын ивент тэтгэгч Cosette Mongolia битэрийн бас дугааруудтай маань одоо хамт байгаа юм гоё. Сахаргүй, нэмэлт сахаргүй юм. Японч хэр. Red Zero Cosette. Япончууд ч нөгөө юм гоё хүүхдээ идэж уус чихэр мэхэр дээр бүх юм дээр аягүй тийм стандарт тавьдаг тий.
Тийм тэгээд энэ зажилдаг жуус гэдэг нэршилтэй бүр. Оо. Тийм. Яг цэвэр жуусыг одоо зажилдаг хэлбэрээр гэсэн үг байхгүй. Ингээд маш олон төрөл гарсан байгаа. Хамгийн сүүлд бас одоо ийм төрөл гарсан байгаа л да. Жэлийн хэлбэр. Жэлийн хэлбэртэй. Энэнд бол бүр сүүлийн гарсан энэ бүр хүүхдүүд маш дуртай. Бараг идрээсээ илүү дуртай. Модон чихэр шиг хэлбэртэй. Тийм ирнэ айгуу тийм өрмөц гоё. Яг тэр нөгөө жууснийхаа амтаар байдаг юм. Тийм байна. Жел кенди. Тэгээд нөгөө маш олон Олон төрөл жимсэн. маш олон хүүхдтэй болохоор чинь манайх бэлэг өгнө. Аав авч гарна шүү анчны. Тэгээд хүүхдүүд маш дуртай иддэг угаасаа. Тийм юм байна. За тэгээд дээрэс нь ийм хөөрхөн манай Монголд үйлдвэрлэж байгаа юм попкорн байгаа. За. Энэ попкорн яадаг вэ гэхээр одоо ийм бага савлгаатай гэж байна, том савлгаатай гэж бас байгаа. Энэ болохоор бүр бага насны хүүхдүүд зориулсан жимсний амттай гардаг. Доороо ийм одоо энд бол бөмбөг байна. Энд болохоор машин байна. Энэ Доороо тоглоомтой. Ийм хөөрхөн ийм жижигхэн хэлбэртэй гарамтай ийм савлгаатай бас байна. Ийм том бас байна. Том нь бол мунаг том л доо. За ийм гоё том савлгаатай энэ вакуумжуулсан удтай ийм гоё том попкорн бол давстай болон жигтэй гэж бас байгаа, ванильтай гэж байгаа. Тэгээд Энэ болохоор ирээстэй гэж шүү дээ. тийм ирээстэй. Тэгээд энэ чинь нөгөө нэг хамгийн гол нь Энэ гаднаас дэхтэй монголоор бичсэн биш бүх юм монголоор. Монголд үйлдвэрлэсэн. Ямар ч химийн бодис ороогүй, химийн бодог ороогүй, нэмэлт нөөцлөгч ороогүй, бодис ороогүй. Өдөр болгон шинээр үйлдвэрлэгддэг ийм шинэ ийм бүтээгдэхүүн баггүй юу? Тэгээ ийм том савлгаатай болохоор гэр бүлээрээ хэрэглэх ийм зохимжтой. Айгуу том юм. Гаднаас бол жишээлбэл ер нь ийм попкорны ийм том савлгаатай бол баг байдаггүй. Манай Монголд бол гадны ганц нэг л байгаа. Гэхдээ тэдний хувьд үний хувьд тэднээс хамаагүй Танаа охин чи хямд хин багч нь Сүрия юу? Сүрия. Яа. Тэгээ гэр бүлээр одоо IPTV-гээр хүмүүс аягүй кино үздэг болсон шүү дээ. Тэгээ гэр бүлээр энийгээ тавьж байгаа. Давстай, ирээстэй гэдэг юм байна. Одоо нөгөө ийм гадны нөгөө нэг том том чинь ерөнхийдөө хий байдаг шүү дээ. Хийхтэй. Хийхтэй тэгээд ийм байдаг шүү дээ. Одоо энэ яг монголчуудад зориулсан гэдэг шүү дээ. Тийм. Барихад өстө дүүрэн байна. Тэгээ амтны Энэ гоё ирээстэй юм байна. Би бол ирээстэй юм дуртай ер нь бол. энэ бол давсанхаг юм да гэдэг Тийм. тэ. Би бас давсан дуртай. Тийм Тэгээд байна, энэ давстаа нь энд байна. Тэгээд тэсгүй задлцаа. Тий, энэ тэгээд ийм Давстаас нь амсч монгол хүн байна даа чи бас. тэгээ манай Монголд үйлдвэрлэж байгаа шинэхэн ийм шинэ бүтээгдэхүүн байгаа. Савлгааны хувьд гэсэн маш сонирхолтой. Гэр бүлэрээ гэртээ оройн цагаар кино үзэхээ суухдаа гэр бүлийнхэн дунд нэгийг авчихад болно. Гадуур зарагч Аап нь бэбэн гэж тэгвэл. гадуур зарагч байгаа попкорноос хамаагүй хямд үнэтэй супермаркетуудаар зарагч байгаа. Оргил болон Крефор ер нь жижиг дэлгүүрүүдээр зарагдаж эхэлсэн. Шинэхэн бүтээгдэхүүн шүү. Энэ араа. Хүүхдүүд гоё тоглоомыг харж байгаа л тий. За дараагийнх нь болохоор сая нөө машинд ярьжсэн шүү дээ. Үнэртүүлэгч. Япон чанар одоо яг гоё юм Японоос оруулж ирдэг. Албан ёсны нэртэйгээр оруулж ирдэг юм. Харукада гэдэг манай энэ гоё үнэртүүлэгч байгаа. Тэгээд өрөө болон тасалгааны гоё 71 жилийн түүхтэй юм гоё. Байгалийн гаралтай юм гоё органик үнэртүүлэгч байгаа. Элдэн янзын харшил авахгүй. Сая ярьсан шүү дээ. Гоё байсан шүү дээ. Машин бүр амар Тэгээ тийм. ганцхан машин гэлтгүү өрөө тасалгаа офис гэд бүхэл газар тавьж болох боломжтой юм байна. Машин үнэртүүлэгч байгаа. Үнэртүүлэгч байгаа гэдэг шүү дээ. Окей, гоё юм байна. Надаа өгөн тий. Өгнөө. Тэгээд бид гурыг одоо ийм сайхан тавтаа тухтай тогтой суулгаж байгаа газар бол угаасаа Mountain Mongolia. Тийм ээ. Өвлийн майхан байгаа, өвлийн сууц байна. Үнэхээр ороо суухад ямар ч даах аюулгүй бас тээ. Тийм ээ. Жижиг Яаж том ямар гэдэг янз янз. зузаалцныг ч хэлэхгүй одоо бүр ингэ халдуулаад. Одоо байхнаа байхтай амар даарсан тий. Тэгээ орж ирээд дотроо орж ирээд бол сайхан. Тийм. Гэхдээ бид нар нөгөө оройн цагаар ирсэн учраас илүү нөгөө хүүтэн болцсон байсан. А магадгүй өглөө ч юм уу өдөр юм нартай байхад бол бас харьцангуй гайгүй. Ер нь бол гэхдээ сая ер нь гэхдээ хүүтний ирч мэлээ ихсэн байна. Хүүтэн үтүүд бол нэрээ маш хурдан л барьдаг мах хэрэгтэй шүү дээ. Тийм учраас ингээ пүп пүп гэж болчихж байгаа сте. Ерөөсөө пүп хэдэн доторгоо пүп л юм. Тэгэхгүй бол тэгэл нэг юм гаргаал ингээл байвал тэгэл юу гар бил шүү дээ. Тэрний орд зүгээр шууд машинаа халаагаал унтсан дэр өстэй тийм барыг. Тэгээ одоо энд ингээд тавиал одоо бид хоёр яг хав залхуураад энэ ч бууданга тавьсангүй. Тэгээд энд бол буудан маань байж энэ ч ор маань байж хийлдэг мүү бүх аялын бүх юмнууд энэ ч байж байгаа байхгүй юу. Тэгээ одоо энэ ч ингээд унтахад бол ямар ч асуудалгүй. Манай гоё бас найзууд байдаг аахгүй гэр бүлээрээ бас нэг аял майл хийдэг. Манай найзууд сонсч ивэл энэ амар гоё юм шүү дээ. Зузаамаа.
өвөл мөвөл гоё газар руу үзэсгэлэн газар мазар руу явдаг юм байна л да. Тэгэхээр бол эдгэрийг аваа явахад бол тий. Тэг өвлийн машин аваа явахад бол тэгээс. Одоо тэр хөвсгөл Энэ яндан мандны яасан ч хөөх юм тий. Энэ чинь янд нь ингээд ихвэгдчихдэг. Тийм байна. Тийм. Тэр нэг Тэгээ сая бол энэ дээрээ хоолоо илэн шүү Тийм. дээ. Тэгээ фишн дээр. Одоо энэ дээр нь тэгээ 100 наан нэрээ. юм хумаа тавиал тэгэл махсахаа гэрэлдэг юм ааш. тий наан юмаа угаагаа тавиад хийдэг. Хат хийц яа. Аяг тавны чод аа. Эди медигээ Тэгээ энэ амар гой нөө нэг юм камен зуг шиг юм хоёр талтай юм шилтэй Тий. болохоор харагддаг шилэг тий. онц. сонирхолтой. Энэ нөө дэвсгэр нь хамгийн гоё нь бас шаттгүй дэвсгэр байхгүй юу? Аа тийм биш Тэгээ энэ дээр нэрээ нэрээ майхан ингээд нэрээ. цог мог унаад сая бол энэ дээр би зөндөө мод унгасан ингээд Тийм байна. цог. Тэр том том. Тэгэхэд бол ингээд шатахгүй яахчгүй хамгаалалтай. Тэр яндан гарч байгаа хэсэг ч гэсэн шатахгүй. Тийм. Одоо игээ бүр яндантайгаа наалтсан байгаас тий. Тийм биш. Тэгээд яах ч үгүй. Чи зүгээр материал байгаа байхгүй тийм. Монгол Тэгээд ирээд аяллаа байхдаа бид бүх чинь ингээд хэрэгслийг нэг Тэгж болохоор байгааз бас тий. Монгол хэрүүч гэсэндээ байшингууд ч гэсэндээ бас ингэж бол хийх зүгээр. аялын бүх хэрэгслийг ингээд Mountain Mongolia. би тэгтээ та хэдийн нэвтрүүлэг үзэж яхад нэрэл энэ майхныг яг үнэхээр бариулах юм бах та энэ хоёр нэрэл хүн болгоно бариул үйд юм бах та. Эсвэл бас нэг нэвтрүүлгийн нэг юу идэв шүү дээ. За бариулж байгаа эдгээр ингээд орж байгаа хүн болгоно тэгээд л ай хотлаа гэж би тэгжсэн байхгүй юу. Тэгсэн чинь бас зөв юм байна те яг бариулж байна. Өвөл хүүтэн мөтэ ажиллахгүй байгаа. Ядч яхад эдгээр 9-3 юу л эдгээр 9-3 гэдэг юу лээ. А балчир 9-3 гэдэг юм шүү те. Гэхдээ гоё биш бас агаарт гараад. Гэхдээ энэ агаартай байна уу бас энэ майхныхаа дулаан орчин гал хөсөндөө байна уу амар нойр хүрээд байгаа шүү. Шүл өстой хоол моол. Одоо хараа ингэж болно. Пүнк хийгээд. Энэ гадна талд байгаа энэ юу штэ гадна талын нэг давхраг дулаалга тий. Энийг авсан байсан ч яахчихгүй байхгүй юу? Ер нь энийг аваад ингээд цонх хий чинь ингээд гэрэлтэж санаас нь. Тэгээс суул бас яах вэ? Яах вэ? Гоё л баг. Тэгтээ унтахад ивгүй юу? Унтах Жоох эвгүй те ингээд цонх зүггүй. Үүштэй сарны гэрэл тусаа улам романтик. Гээ тэгээ ингээд сарны гэрэл ингээд тандар ингээд цаашаа шаараа унтсан чи гинт тэр нь өөр юм болж харагдаад. Өөр юм болж харагдаад бид нар нөгөө тоглолтоор явж байгаа тэгээ үстэй нөгөө хиймэл үснээсээ ингээд гатны хиймэл үснээс суус гэж бөөнөрөө цочоод боо юм болсон чинь зүгээр манад жижиг хэрэг хэллээ. Тэгтээ тэр чи бидэд зогссон байсан шүү дээ. Тэгээ тэнцээ нэг жоохон унтах гэж үдсэн шүү дээ бас нэг шиддэг майхнаа шидээд тэнцээ чи хийн хинжүүлээ нэг 3 нөхөр очоод тэгээ унтах гэснээр унтаж чадахгүй боллог орж ирдэг гэсэн. Тэнцээ хүн ил тавьдаг газар байсан байлээ шүү. Аа тийм бах тий. Тэгээ унтаж чадахгүй явсан шүү дээ. Тэгээ бид нар чи нөгөө нэг Үгүй тэгээ хөдөө хөдөө гадаа гадаа явах чи их юм болно. Их юм үзэж харна их юм туулна шүү. Тийм тэгээд Зүгээр ч явахгүй шүү. нэг бодлын биш дээ хөөс Сонирхолтой. нэг бодлын тим юм 6 дахь мэдрэх нь арай хөгжиж амжаагүй ч юм уу те хөгжөөгүй ч юм уу юм мэдэрдэггүй хүмүүст их амар тайван амгалан хаанч байсан унтчих Тэгтээ гоё нэгтэй шүү дээ. Юу ч мэдэрхгүй. Хаяа бас нэг гоё ийм нэг юм мэдрээд бариад хаяа биш надад хаа жишээ нь тийм байнгын мэдрээд байгаад хэцүү биш шүү. гайгүй. Одоо хөдөө гадаа яваагүй гайгүй. Гэтэ хаа газрын сүнс адилхан бах те. Мэдхгүй. Янз шүү дээ. Хүсний Сонио. ярьдаа энэ сонирн бахтай одоо мэдхгүй хүмүүс ингээ үзгээд Club House гэж нэг дээр үед байсан шүү дээ. аа Club House гэнэ ковид үед нөгөө Club House Хоёр айгүй. 3-аас нэг 5,000 хүн цугларсан баажи тэргүүнтэй нөхдүүд те. Тэнд би одоо хамаг юм яриад дуусч одоо бүр зарим нь санддаг. мэдхгүй сонсоогүй шүү дээ. Төө. Сонсож байсан. Амар олон. Наа чи сонсоогүй хүмүүс манай энэ подкаст Үгүй шүнжэнгөө тэгээ буулаа унтахгүй шүү. Удааг үзэж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Club House гэд мэдэндээ одоо манай блогийг үзэж байгаа хүмүүс. Тий. Ковидын үеэр айгүй их гарсан. Тэргээр чи ингээд групп бүттэй тий. Сүн сэрий гэдэг группт нь хамгийн орой унтдаг групп тий. Тий. Үүр цач 4 цагт байж Унтаагүй л ээж. Унтаагүй Тэр л. чинь араа тэр чинь хязгаарлагдмал ахгүй юу? Тий. Тэр клуб хаус байсан хүмүүс л энийг мэднэ ахгүй юу? Тий. Одоо энэ влог үзэж байгаа хүмүүст мэдэхгүй байхгүй юу? Харин би одоо санах гал би тэр үед та хамаг юм ярьчихжээ. Тий. Тэр үед ч яг ч нэг ороод бүгдээрээ тэгсэн чинь тэгээд ингээд гэдэг нэг хүн болгонд өөр өөрсдөө тохиолдсон тий. Амар юм ярьсан чинь ер нь Монголынхын тэр яриал амар юмтай тохиолдсон юм биш үү? Бүхэл хүн тийм яатсан байдаг тий. Зүүддэг хүмүүс бас л чанга шүү дээ. Энэ бол босоол явчихна дээ. Босч явдаг хүмүүс. Манай охин бол босоо гараад явах гэсэн шүү дээ. Одоо нарангар болмоос тий. Манай Мишель ч баавас босч ирээд сайн уу ааваа ээжээ гэсэн хажуугаараа унтсан. Тэгэхээр бид нар за бид тэр унтмаар байсан юм байлгүй дээ гэсэн чи өглөөс ирээ би яагаад энд унтж байгаа гэвэл яах вэ? Өөрөө мэдээгүй. Өөрөө мэдээгүй зүудлээ босоод өрөөд ирсэн.
Сах штэ. Заанахын хөндлөн шургадаг яасан. Үгүй тэр чи заанахын хөндлөрөө шургаагүй байхгүй юу? За тэр чинь гоё явах. Бас л баригадаар тоглолтоор явж байгаа шүү дээ. Ингэдэг үү? Хөлнөөс нь ингэж орно. Тэгэл бид нар чинь бас Заанах орлоо. тэгээд тэр чинь ингэсэн юм аа. Ядж яхад бас яасан хавар маврал байсан бас л их яд талчиг те хавар явсаргатай өдөр тэгээд тэр буудал ядж яхад нэг бөөмөөнөр ирсэн бас бөөлж мөөлцөн те арц ганг өнөртүүлсэн бас л нэг тийм тохгүй буудал байсан юм. Тэгээ би унтахаасаа жоохон жирэхэд одоо энэ хүмүүс гайхчихсан ганцаад дандаа читгэр юм гэсэн чи тийм тохиол гэж бодож байгаа хөтэ. Жирэхээ тэгээ бид янз янзын юм ярьж ягаад би оройн нөгөө завхны найз нөхдөөгөө уулзаж нэ тэрэ болж ирж ягаад шөнө орж ирээд амхандаа л заанах жагаа сэрэхгүй гэл ингээд хүнжлэр тэгтээ би яг сүнс шиг орсон байхад хөлнөөс нь ингээд орсон байхгүй юу ингээд Ороо андуураа орчихгүй. ороо андуураад нэг жоохон халамцууч байсан юм. Тэгээ ингээд андуураад ингээд хүнжлээ симхээсгөөд ингээд доороос шугаад яа хажуугаар нөхөр хүн сэрэх гэдэг байгаа байхгүй. Тэгээ ингээд хөл доороос нэг хүнжлээ ингээд цэмэрх ингээд орохорч ингээд нэг чөтгөр шиг харагдсан. Тэгээд ваа гэ би ч ваа гэж байгаа. Тэгээд тийм нэг юм явуулсан. Заримдаа бас л их хөвгөлтэй юм тохиолдож штэ. Тэгээ шүн унтж байгаа хүний хөлөнд ороос нь хүнжил сөхөд юм ороод ирсэн. Айн үстэй энэ чинь 11 12 үед бол хамаагүй яг шүн 3 4 болж байгаа сайхан ингээл ороод ирчихэж тэгэл. Тэгэж хүн айлгаад ёо. Тэгээ би өөрөө бас айж байгаа шүү дээ. Яж байгаа 50 мөр аимхай юм шүү дээ. Би бас цочомтгоо шүү дээ. За Өөрөө одоо өөр цочид. сэдвээр оръё. Байж л да би ганцхан юм асуучих. За юу вэ? Үгүй. Одоо ингээд хүмүүс ингээд бодож байгаа штэ. За ингээд харсан марсан мэдэрсэн гэл байж штэ. За мэдрэх бол яг биеэрээ мэдэрч болно тийм үү? Одоо ингээд энд ч юм уу энд ч юм уу байна гэж ингэж мэдэрч байна. Хардаг штэ. За тэр харсан тэр юмны энэ хэлбэр дүрс царай зүс гэж юм байт юм болов уу? Яг ямар юм байт юм бол? Зарим хүмүүс янз янзаар л ярьдаг. Ерөнхийдөө л бол зэрэглээ шүү дээ. Жирэлсэн юм Тэгээ бэ? зэрэглээ сайн байх юм бол бас нэг жоох өнгөний хувьд арай өөр байх юм байна гэдэг ч юм. Ер нь бол нөгөө хүн нөгөө нэг аавра гэж ярьдаг шүү дээ. Үнийг гэрэл гэж те. Тэр шиг хит амар хэцүү догшин мөрсөн зорхон нэг юм бараан л юм ер нь бол харагдан те. Бараан юм те. байт юм уу? Бараан. Ер нь утаа шиг л юм байт юм уу? Янз заримдаа тэгэл утаагаас арай өөр нэг тийм л нэг юм байдаг шүү дээ. Юу вэ? Хүмүүс миний хардаг болчихвол нэр Үгүй, чам тэрийг нэг төр зээлүүл өгч Тэрийг өөрөө хараад одоо авчих. үзэж байгаа хүмүүс ч гэсэн одоо ингээл хардаг гэдэг ахын тийм юу хард юм бол гэж бас бодож магадгүй байхгүй юу? Хүмүүс ч бас өөрсдөө ч бас хардаг хүмүүс байгаа. Байгаа шүү дээ. Тийм хардггүй хүмүүс Гэтэл яг хүн хүнийг харах өнцгүүд нь ондоо харагдах хэлбэрүүд нь бас ондоо байж магадгүй. ийм нүд мүд ийм чих мэг За байх уу? энэ хүний асууж байгаа асуултыг комент хэсэгт ор биччихээрэй мэддэг хүмүүс нь. Тэгээ би ч гэсэн мэдэрмээр л шүү дээ. Би ч гэсэн мэдмээр л шүү дээ. Мэдрээд хэрэггүй. Үгүй мэдэрдий. Харж бол чадахгүй. Тий. Тэгэхээр ямар юм Яг харах тэгэл юм бол хараад харагдах. сонирхол төрөөд байгаа Тэгээ байхгүй. олон л хүн амьтантай хардаг хүн амьтантай уулзаал ярьж байгаад хүн янз янз л ярина. Цав цагаа өстэй хүн харсан л гэдэг тий. Тий. Харин тий. Зарим нь ингээл одоо юу хүлгүү хүн юм гээл явж исэн л гэдэг тий. Янз янз байна. Яг хаа зүүдэндээ бол нэг тиймэрхүү төрлийн зав юм бол харагдчихсан. Тийм шүү дээ. Тийм айгу мухай эвгүй юм. Урууд Тийм. тийм юм. Тэгэхээр яг ямар юм тэр бэ яг зүүдэнд ирж байгаа барьж байгаа юм ч бас хүн бас нэг юм хэлэхэд зарим үед бол хит их ажлын ачаалал ядаргаа стресс бас байгаа. Тэгвэл заримдаа бас нэг хүний нэг сүрс зүйл хэмэрл ундаа нэг унчдаг шүү дээ тийм байдаг. Эсвэл одоо ингээл бид нар нэг болохгүй газараар ороод гардаг ч юм уу ингээл тийм газараа яваад ирсэн тохиолдол гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмнаас ингээл ер нь бол нөлөөлчдөг юм л да. Ахаа тэгэхээр миний ойлгоцоор одоо ер нь манай надтай адилхан бодож иж магадгүй зүгээр энгийн хүний хувьд бол хэрвээ тийм юм мэдрээч юм тийм харлаа гэдэг юм бол ерөнхийдөө сүрс сүл доройтсон үед л юм байна гэдэг л юм ойлголоо. Ёр тийм юм тоодгүй хардгүй хүмүүс гинт тиймэрхүү юм мэдрээд байвал ер нь хямрал сан тавилаа л гэсэн үг. Тийм юм байна. Тэгвэл нэг гандангаа сайхан тарьж орой л гэсэн үг. Мэдхгүй энэ одоо нэвтрүүлэг дөнгөж манай битэрийн влог эхлээл ягаад чи ийм сэдв рүү орчлоо? Ягаад чи Энэ орой хийснээс бодлоо. Оройноос тийм Оройноос оройноос боллоо. боллоо. Болоод тэгэл хэлчлээ гэж. За ахын баг нас хаана өнгөрсөн гэлээ. Оо миний баг нас ч аашгаа одоо баг нас руу. Та ч нэг ховдын Ховд аймгийнх шүү дээ би чи. ховдын дарив. Ер нь бол тий.
Ааваараа бол ховдын эрдэн бүрэн заяа. Ээжээрээ ховдын дарив. Өөрөө бол яг унсан газар угаас суусан нь бол ингээд завхаа аймгийн дөрвөлжин сумд би унсан байхгүй юу. Тийм. Сая тэгээ энэ жил яг явж тэр туурин дээр гоё хөрвөөчөд ирлээ шүү дээ. Тэгээ бас их сайхан уг нь бол хүүхд байхдаа тоглолдог л байсан л да. Гоё ирэлс тэгээл ирэлстэй гол молч янз юм байхгүй юу. Тэгээ сая яваад ирлээ гоё байна. Тэгсэн чинь надад бас нэг тэндээс нэг гоё санагдсан юм юу вэ гэхээр одоо сум орон нутгийн нөгөө хуучин төрхүүд балгас болоод зарим нэгээ цэвэрлж бянзлахгүйгээр ингээл хайчдаг шүү дээ. Тэгсэн чинь тэр дөрвөлжин сум байж шүү дээ. Яг төрөх байсан тэр нэг дан байшингийнхаа туурийг тэнд нь гоё их хүүхдийн гоё хөшөө болгоод тэнд нь илс мэлс тавиад холоос ирсэн хүмүүс гоё хөрвөөдөг. Тэгээ тэр дунд нэгээ хөргөн зүлэг ногоо игээд тийм яг тийм нөгөө юм хийгээ бэлтчихэж. Бүр зориулаад. Тэгээд яг урд нь гоё шинэ нэмлэг баригдсан байна. Ямар хөө. Тэгээ хашаалаа цэцэрлэг. Тэгээ тэнд чинь ингээд гоё түүх яригдаад байгаа хөөх. За одоо би чи энэ нэг энд байсан. Одоо яг энэ төр хөрөөн штэ гэдэг нутгийг мэдээд байгаа хөөх. Энэ бол яг төр хөрөөн. За тэгвэл би энэ төрж исэн байна гэж ээж яриад. Тэгээ тэр сандал дээр нь суугаал сүм өгөө өргөөл юм хүм ярих бас нэг бодлоо айгуу гоё тух бас их гоё юм байлээ. Тэрийг бас би бодож исэн. Нэр босод сумынхан бас те тэр төрсөн газар мазрын сайхан тэр нэг гоё ингээд авчуулаад жишг авчвал бас их зүгээр юм байна да гэж бодож исэн. Тэгээ хүүхэд нас бол яг мэдээж Ховд аймагт талын хашаа эмээтэйгээ 100 болгон л явцдаг. Тэгэл манай ээжийн дөө Анжидагч гэж байдаг. Тэгэл 80 агч болон тэгэл 80 агчгаа хүүхдүүдтэй л ирнэ өсөж тавинал өссөн дөө. Тэгэл ер нь бол зам ангид агаж манайхан ч нөгөө замжилт шүү дээ. Цэцгэх чинь зам ангийн. Тэгээ зам ангийнх. Тий, ангийнх шүү дээ. Тэгэл зам ангийн хот руу ч би өстө нэрэ их гэдэг үсэг үдчихэд ирж байсан шүү. Би ч Увсын төргөн суманд анх бэлтгэл ангид орсон шүү дээ. Үсэг шүү. Зам ангид болохоор ингээл дагаа явчихдаг. Яг тэр нөгөө төргний тэр яг нөгөө гүүр ангиж манай тэр зам ангийнхан хийсэн байхгүй. Тэгэл нөгөө манай эмээ бид нар чинь дагаж явдаг, хоол ундын хийг явдаг. Тэгээд явж исэн. Тэгтээ би тэнд ус үтсэн байхгүй. Ив ях гэдэг тий. Эвэ их мэх гэж заадаг байсан. Одоо буцаад яг тэгж заадаг болсон тий бас. Тий. Хээ угаасаа хээ гэж заадгүй. Тий. Хээ гэхлээр чинь хээ үсэгний аралт үсэг байж хээ байхгүй. Ихтэй нэг хэсэг тэгээд тий заах байхгүй тий. Бид нар болохоор яг чинь өөрөө яг гэхлээр уралд нь яг гэж ороод байдаг. Бид нар яг тэгс Яг гэдэг чинь яг нөгөө нутгийн аялга бид нар яг тэгс аях эвэ гэж заадаг байсан юм. Эвэ гэдэг. эвэ гэхгүй эв гэдэг. Эвэ гэж мэг заадаг. Байхгүй юу? Яг хөө тэгээд яг биднээс аялгал орчдөг байсан баг тий. Аялга. Наад чи айгүй шоколтой. Шоколтой. Аль чи дахиад отогч дахиад хийхдээ юу нэ гэж. Сая тэгээд отогч гэсэн чи юу нэ дахиад аль дээ. Отогч эсвэл бүр амар тэргийт. За тэгээд 10 жилээ биш ээ ус гэд тэнд сурчаад тэгээ хот ирсэн байна шүү дээ. Тэгээ суурна уу? Тэгээ суурь. тэгээд динжээ мэнгэ. Тэгээд динжээ чиний чинь түүх өөрөө айгу сонио. Чи 5 дугаар ангиасаа эхлээд англи хэл бүр цөмөрцөн. Тэгээд нөгөө гадаад нөгөө жуус цөмөрлөө нөгөө англи Форт гэж хүн. Форт гэж хүнтэй айгүй их явж бүр орчуулга хийдэг байсан. Тий, тэгээд биднээсээ үе чинь амар ядаргаатай үе чинь Монгол хэл заагаал болоод Орос хэл заагаал болоод англи хэл заагаал болоод. Тэгээ би ерөөсөө Оросд үнэхээр авьяасаа байхгүй юм билээ. Здравствуйте гэж ярьж хүн чинь тэгээд байхгүй шүү дээ. Тэгээ англи хэлний сонгоны ангид ороод тэгээд айгүй азтай манай азтай ч явах манай ангийн одоо үлзий мөнх нар нямд орж мөнх эрдэнэ гээд манай багын найзууд байдیں۔ Тэр хэд маань ангиараа явж түүхийн байгалийн музей үзэж хагаад Швейцар нэг хүнтэй нэг Америк хүнтэй танилцсан байгаа байхгүй. Тэгэл маа хүүхдүүд л болсон байна. Англи хэлээрээ сурж байгаа сонирхолтой тий. Бүх юм зааж мааж байгаа. Тэгэл манай сургууль дээр тэр Америк нэрэл бид нарт бас англи хэлний хичээл дээр бас дадлаг болоод вау ямар гоё юм бэ гэх. Тэгэл орой тэр хүн чинь нөгөө Баянгол зочд буудалд байдаг байсан. Тэгээд манай найзууд одоо ганцыг танилцуулна. Манай тэр дөрөв найз маань яг намайг авч яваад танилцуулаа. Тэгээ бид хэд тэр хүний англи хэл тэр хүн гэхдээ одоо ингээ бодоод байхад их бас их манай Монгол улсын хөгжил цэцгэлтэнд бас их нэмэр болж ирсэн хүн юм байлээ шүү дээ. Бид нар чи хүүхэд багт айгу том юмд очдөг байсан. Мэддэггүй л байсан болохоос биш. Тэрж мэрэл рүү чин порталиотер яваад байдаг байсан чи англи хэл чин сайд мэдүүдтэй явдаг байсан. Тэгэл одоо нөгөө Rotary клубгээ байсан. Тэгэл одоо машх таах гээл одоо ингээл ийм байсан байна. Тэгээд мэдхгүй тэгэл яг том хөлөө авалтууд нь ингээл ороо явдаг. Тэгээд гол нь тэр хүн маань бидэрт яг ижлэхэн утас авчирдаг. Тэгээ малгаан дээр Fort Escates гэдэг нөгөө Fort-ийн хамтран зүтгэж гэсэн юм бичгтэй. Тийм ижлэхэн Chicago Bulls одоо яг л тухайн үедээ бол бид нар чи яг одоо нөгөө сакс магч Jordan Morton чи хийд болж исэн. Тийм гоё пүүз мүзүүд бид нар л өмсдөг байлаа шүү. Тэгээ манай сургуулийн болохоор
асрамжийн газрын хөлтүүд гэдэг юм байна. Тухайд итгэл төв гэж байсан мэддэг ус. Итгэл төв хөлтүүд гэдэг ус бид тоодогч байсан. Тэгээ манай Дэнжимэг чинь чанга байсан. Тэгээ ингээл гэрч бас тэнд байдаг гэсэн заримдаа ингээ биднээсээ угаасаа Америкчуудаа яадаг мэддэг. Тэгээ бид нар чинь нөгөө тухайн үед тэгэл тэрнээс ахуулж явсараа бид нөгөө орчуулагч гайд хийгээд орон нутгуудын нөгөө байгалийн үзэсгэлэн газруудаар явдаг. Тэгээ бас нэг цалингаа ингээд энт нэг $5-10 ингээд хийждэг. Дээрэмдүүлэх нь тодорхой. Тэгээ яг ингээд гэрлүүг орох чийл нааш хэрэгтэй шууд маахаа гэж нөгөө $5 өгөөл юу өгөөл гардаг. Заримдаа нөгөө гой Чикаго гэсэн фотолко өгөөл гардаг. Тэгээ гой малгайгаа ингээд ер нь бол тэгэл тэгж л өссөн. Тэгээ яг хөө тэрний нэг суур байсан болохоор бид нар тэр хүний буянд манай 5 найз бол маш сайхан явж байгаа. Хил устай хувьд чи тэр одоо манай 3 найз нэг нь бол шүүгч болсон байгаа. Үлзий мөх наран нямд орж байгаа бас мартсан байна. Тэд нар бүгдээрээ гадаадын компаниудад ажиллаа. Зөө супер одоо бүр супер болсон. Би болохоор яг нөгөө бас нэг хэрэглэгдэхгүй ерөнхийдөө Монголд амьдраад ороход хил бас жоохон мартсан. Гэхдээ ер нь тэр хүний биш дээ. Буйнаар тий одоо сургуулаас сурах бас ондоо тэр хүнтэй байнгын ингэж явснараа бас нэг ярих ярианы ур чадвар тэгээ тэр хүн чинь бас давхар биднийд англи хэлээ заачдаг одоо үйл үг нэр үг мөгөө бас заагаа явцдаг ойлгуулаа явцдаг байсны хувьд тэгэл хөрхий бас тодорхой хэмжээний жоохон хилтэй тэгэл тэрнийхээ буйн бас олдуулсан кино минонд бас зургийн дарга хийгээд явна гэдэг бол бас тэр хүний бас том ач буйн байгаа байхгүй. Тэгээ яаж тийшээ бид нар чи гадаад дотоод явахаар бидний чинь ганц хөтөж одоо гайд нь бас нэг болно шүү дээ тий. Халтар малтраас донгосон шүү дээ. Халтар молтор биш ээ. Ер нь маш сайн. Маш бидний хувьд. Тэгээд маш сайн орчуулагч хийж өгдөг. Маш сайн орчуулж газарчилж өгдөг. Болоодсон дээ. Энэ нэг хоёр юм ингээл дэлгүүр явахаар ганцхан ахнар ганц ахын мөнгө юм аа. Тэгээд бид хоёр мөнгө байхгүй. Тэгээд хүүхэд нас бас бидний хүүхэд нас бас их гоё. Тэгээд би чинь бас тодорхой хэмжээгээр бид нар чинь бас угаас ажилтан барилтаар гэдэг шиг те. Бас л хүүхдүүд ингээл ундаага аваараа гэх түрүү машин дээр тийм шүү дээ. Хэвээ нэрэ бүхэл 8 хэд Дэнжимэг дээр ер нь бол яг Монголын амьдрал 90-ад оны амьдрал яг л тэр яваар байдаг байсан шүү дээ. Биш наран тул билүү. Одоо наран тул болчихсон. Дэнжимэг чи юу гэдэг лээ? Бараан зах гэдэг байсан. Хар зах гэдэг байсан. Тий. Тэгээ хүнсний зах гэл. Тий. Тэгээд гоё сургуулаасаа бид нар чинь бас сурлах сайтай нь бид тавчин бас сурлах сайтай. Ингээд манай нэг газар зүүн багш байдаг байсан. Та босоод иргээл. Тэгэл бид эдийг дагуулаад ороод ир наашаа гэл загнах байгаа юм шиг оруулна. Тэгэл нөгөө бүх хүүхдүүдийн нөгөө ангийн болохгүй хүүхдүүд байдаг юм шиг байгаа үлэрч болно. Хар энэ 5 хүүхдийг гэл. Бид нар чи ингээд ангингаар ордог тийм шилмэл хүүхдүүд байсан. Тухайн үедээ бас ардын ирэх сонирм мань дээр гараа. Яа супер байлаа шүү. Багасаа л од. Тэгээ бид нар чи байгаа юм тийм. Энэ хар эмхтэй эмжижээд байж цонхоор гарсан. сахилахгүй. Тийм юм байдаг. Тэгээд тухайн үед чинь нөгөө том гоё одоо ингээл Чингис Мингиснүүд чинь байхад яг л нөгөө яг уулзалтаар хүмүүстэй уулзгаад өглөө өдрийн хоол идэхэд яг л тэгэл очдөг байлаа шүү дээ. Тэгээ айгуу гоё. Тэгээд Монгол хүмүүс яриад нэг зочид буудлынх нь болохоор танихгүй одоо бүгд тэр Монгол хүүхд биш шүү заа юу окей гэж тэгээд бүгдээр хятадас ирсэн гэл нөгөө англигаа тэгэл нөгөөд амар гоё үйлчлээл бидэнд те та ишоор инэ тэрэ гэл тэгээд бүгдээ нэг хоёр гэж хүшээ энэ хүүхд чинь Монгол хүүхдүүд биш дээ яасаа би нөгөө чүгдэр бүгднийх нэрийг бичсэн байж тээ. Тэгээд цаанаас нэг Америкаас бас бидний гоё яг ижилэнгийн тийм гоё том цүнхнүүд уурсаалгүй ирдэг. Тэгээд ингээд гам зэрэг үлзөө эргээд тэргээч хүүхдүүд мартцсан. Хүүхдийн хятад метод тэгэл яжж. Ой та нар Монгол юм байна те гэж. Гүү гэж хэлж байгаа юм чи тэгэл баригдчих. Хүүхдлийн хойно чаваас сайхан үнэхээр гоё бас тухайн үедээ бол бас гоё дурсамжтай бас л их сонирхолтой. Би чи бас кино шиг амьдралтай юм шиг. Кино шиг амьдралтай харин. Одоо ингээ үзэгч ч гэсэн бас мэдгүй байх. Тэгээ бид ч одоо нэг үе байж байгаа байхгүй юу? Гэтэл ганцаа ч бидрээсээ өмнө энэ урлаг руу орсон байхгүй юу? Тэгэхээр бүр одоо бидрээс ахмад настай хөгшин хүн шиг харагддаг. Ямар сандаа манай маскийнхаа явжсэн чи 3 ингээд яг гэрт ороод ингээл яах нүгсэн яг над руу ирэх гээл л шүү. Тэгэл гэсэн чи ингээд ингэж явж ийсэн амаа. Ингээ надад өгсөн шүү. Тийм зөв хамгийн хахав юм ингээд нөгөө хэд маа нэгэд хөхөрч унаа тийм. Тэгээ маш эрт энэ урлаг руу орсон тий тэр түүх бас сонио. Тийм шүү дээ. Тэр чинь нөгөө
8 дугаар ангиасаа би ч орсон шүү дээ. 8 дугаар ангид Та орсон. охид л охид чинь хэдэн настайтай тоо? Яг 19 настай тоосон шүү дээ. Арай хожуу тийм урлагт орсноос хойшгүй юу? Тийм. Урлагт орсноо одоо яг гэдэг. Тэгээд би чинь Гэхдээ тэр анхны кино шүү. анхны кинон. Тэгээд 8 дугаар ангид байхдаа урлагийн хүн болно гээд. Тэгээд тухайд анх нэг урлагийн хувийн дээд сургуулиуд байгуулах соёл дээд сургууль гээд. Тийм. Тэгээд тэнд би ороод тэгээд насаа нэмэл орсон. Шалгалт өгөөл тэгэл тэмцсэн ямар ч байсан. Тухайд бичиг баримт шалгалтгүй юм. Тухайн үед чинь нэг айгуу тийм хайнга байсан шүү. Одоо ч айгуу чанга болсон. Одоо чанга болцсон. Одоо чанга. Бүх юм компьютер жаад тий. Одоо тэр бичиг баримт асуулт ярих. Тэгээд чанга заяа. Тэгэнгүүтээ 2 дугаар курс дээр манай сургууль дампуураад. Тэгээд кино урлагийн дээр сургууль яаж яана гэдэг. Манай багш чинь давгаа багш байсан. Одоо энэ хэдэн хүүхдүүдийг одоо ингээд хараажаар ингээд сургууль соёлгүй хаялтай биш одоо гээл солонгон дээр өргөдөл барьж орё гээл. Тэгэл энэ ангаар навж орох гээд. Тэгээ хамгийн анхны кино урлагийн дээр сургуулийн жүжигчний ангийн төгсөл байхгүй. Тэгэж төгсөөд тэгээд бид нар ахын орчлон фильм студид жүжигчнэр ороод жүжигчнэр манаачаар ороод оройд киногоо гаргаж өөрөө киногоо гаргачаал дуусаал оройно орчлон фильм студидтэй хондог. Тэгээд нэг 24-48 гэдэг үлээ тийм юм а хийчдэг. Тэгэл кино минь хөдөө гадаа явахаар цалинтай. Хөдөө гадаа явахаараа өөрөө гаргаж явдаг. Тэгээд тухайн үед гар ус гарч байгаад орчлон фильмээс надад шагнал өгөөд Моторола гэдэг утсан. Яа. 9913 хит хит гэсэн дугаартай бэлэглээл. Тэгэл стовж өгт үед чи байна уу гэж ховд мовд. Дээр нэг энэ ингэж яриад дуурахгүй ахт нөгөө хүн дугур залахгүй штэ. Ер нь бол холбооноос залгана штэ. Тэгэл албаар хонхон дээрээ тавьчаал. Тэр үе. Уцаараа гахуулаа тэгээд нэг эндээ нэг юм хийдэг юм хар нэг юутай те гэртэй. Тэгээд ээждэг. Тэндээ ээч тэгээд ингээд цамцаа ингээд сөхөж ингээд хараа байнга ингээд хараастай тэгээд энэ талаараа ингээд голчтой ингэж явдаг. Тийм үештэй ер нь тэгээд сүүлд рүүгээ нөгөө утсан чинь ийшээ зүүхээ болоо зүүдэг гарч ирээ те. Тэгээд тухайн үед тий зүүдэг тэгж салтганж явж байгаа тэгээд хаялснаас хойш тийм зүүдэг юм ийм байлцсан шүү дээ. Яг талтган сема талтганаа зүүгээл тэгээд уцад урахаараа ингэж эндээсээ аваад ирж байгаа юм чи үзүүнээсээ ингэж ярьж мээрээ тэгээд тийм талтганаал яваад ийсэ гэдэг шиг. Тэр нөгөө овжоо охид кинон дээр тэр үе чинь би бас оюутан л байсан бас. Тэгээд Монгол кино үйлдвэр дээр жижигхэн хэсэг дээр ам барих хэрэгтэй гэд би очиж байсан байхгүй юу. Тэгээд биндар ах мах байсан. Тэгээд амд байсан чи. Мэдхгүй тэр 3-ын л нэг закадарт ингээд ангалтсан юм байсан байхгүй тий. Нөгөө юм үлдсэн. Тэгээд тэрэн дээр хийх хэрэгтэй байна гэ. Тэгээ очижсэн байхгүй. Тэгээ би тэнцээ очиод ингээ ам бариа дуу хийгээд байжсэн чинь тэр үед бол чиний царайг хараагүй. Тэгтээ ганцоо гэдэг нэрийг амар сонссон байхгүй. Маш их сонссон. Яасан гэсэн чи хойно адал явдал болоод байсан чи. Тэглээ хингтэй татаж унтаа байрлаа. Татаж ундаг байсан. Тэгэл яана тэнд хүн өгцсөн болов яасан бол гэж аюух айдаг байсан. Тэгсэн чинь сүүл тэгсэн чи юусэн бэлээ? Тийм байсан шүү дээ. Тэгээ татаж унчлаа. Татаж ундаг л байсан нөгөө бие муутай байсан тэгэл. Тэгээ халбаг малбгаар ингэж жагаад ингэн мэнгэн мөшн гээл нэг. Хөөхи тэр кинонд дэр чи би их зовж тоглосон шүү дээ. Тэгэл зураг авалтан дээрээ ч унчин. Тэгэнгүүт л стоп гээл нөгөө манай дэгийг чи шууд хөт туустай толгой бариад миний дээр юм том зонтог явдаг байсан шүү дээ. Тэгэхээр чи нөгөө манай туул эдэр уурна. Энэ одоо яатсан зүжгсэн гэхээр гэл зураг авалт стоп гингүүтээ ганцаа гээл тэгдэг байхгүй юу. Тэгээ маа нөгөө болохоор нөгөө намайг ундгийг мэддэг. Энэ юу том орчлон жүжигчдийн том гэдэг юм байл. Тэгэл том зонтог миний дээр ирэлдэг гэж ингээл алчуур малчуур тавиал хүүтэй харцаа марцаа гэж би ч одоо амар том жүжигчин шиг харагдана үстэй тий. Тэгээ нэг үеийнхэн донд ч мэдгүй хүмүүс тэгэж явж байгаа сүлд мэддэг болсон шүү дээ хөөрхий. Тэгээд дараа нь дуу оруулалт хийхээр дуу оруулалт хийж байгаа л зугдаал унцдаг. Тэгээд нөгөө за ганцаа камраа гээл тэгэл ингээл яадаг. Одноо гэж бас дуу оруулалт хийдэг байсан оюуч тэр хөөрхийс ядраасөө. Ятрасуу. Тэгээд дээр нь бас нэг агаар байхгүй болохоор бас тэгээд бас давхар янз янз бөгчмдөл. Тэгээд тэр үед чинь нөгөө бүх уран сайхны манай Монголын уран сайхны кино дандаа ам барьдаг гэсэн байхгүй юу? Ам барьдаг гэсэн тий. Давхар дуу хийдэг гэсэн байхгүй юу? Өөрөөсөө жүжигчид өөрөөсөө өөрийнхөө тоглосон дүртэй дууга хийдэг байсан. Хэрвээ үгүй гэх юм бол өөр хүнээр дуу хийдэг гэсэн байхгүй юу? Тэр үед. Чукавит дээр ч анх маскур хамт орсон шүү дээ. Тэр ч анх 21-р сургууль дээр тий. Тэгээ 21-р сургууль дээр. Би одоогийн Чукагийн өмнөсөн хувцсыг ч санддаг шүү дээ. Би ч гэсэн таныг. Тий, энэ чинь ингээд нэг юм дэрвгэр юм ингээд нэг юм гоё нэмгэн юутай тэгээд богино шорттой байдаг тий. Богино шорттой тэгэл нүл мөөм орж ирж ирсэн шүү дээ тий.
Тэгж би ч бас бондооцсон байсан шүү дээ. Гэхдээ би бас амар тарган марган бас байгаагүй. Тэг яг тухайн үед хөрхөн магшилтай тэгээд ийм амар том өвдөд байсан. Тэгэл ороод тэгээд чукач тас хөхөрдөг тий. Гэтэ чи өмнө нэг юм тоглолцсон байсан те би нэг юмар мэдээд исэн юм а энэ нөгөө тэнд би чинь 4-р курс тахта би чи юунд бүгжтэй нэг кино үддээ шүү. Нөгөө юунд л тоглож ирсэн. Тий надтай гэрлээч тоглолцсон байсан шүү дээ. Тэгээд ийм нэгэн дурлал нэг зүгээр нэг хальт орсон. Надтай гэрлээч болж ирсэн. Тэр овж явахад тоглолт дуусаад удаагүй байхад өнгөт тэнэдээс залгаж байна. Найруулагч Хүсэлбаатар гэж хүн байна гэдэг. Ер нь бол гэхдээ тэр овж явахад кино тоглосноос хойш би амар нөгөө одтой хэмэртэй байсан гэдэг шиг. Тэгээ хүслээх залгаад тэгээ очисон чинь цухтаараа кино байсан юм билэ. Тэгээд би яалтчгүй тухайд би орж амжаагүй бас. Тэгээ би хааны нөгөө байдлаас болоод бас тийм мэдгүй хүмүүс тэр бас хэцүү зовооч багчдад ороогүй штэ. Тэгээд за ойлголоо минь дүүгээд. Тэгээ байж байгаа Батцай ах яриад хошин урлагийн театрт орооч гэд туул дээрлөө яриад Бэндэр ах дээр очиж уулзаад тэгээд туул юу руу яваад Батцай ахын театр руу ороод тэгээ би бас орж ягаад ч бас тухайд болоогүй маа. Тэгээ bijсэн чинь нэг өглөө бас шинэ продакшнаас ярьж ийн гээд боо ах эдгээр хөрлөөх юм байхгүй ярьж гуруулаа бүр 3 машинтай ирж. За орой 4 цагт бэлэн байгаараа орой C зураг авчираарай гээл. За гээл тэгэл очисон чинь шууд C зургийг аваад чуу багт нөгөө тууч нэг ануусан дээр зурдаг байсан шүү дээ. Тэгэл өгцөө. Тэгэл тэр өдөр тэдэрс амар хинэттэй юм яриад би өстө энийгээл суугаад ирсэн. Тэгэл маргааш нь болсон чи үлдэр чи 2 давхрын бистүүлэр авсан чи миний зурагдсан байж идэм да бүр. Тэгэл тэр ах шуурлыг дөрөж анх хөл тавиал. Тэгэл бас биеийн байдлаасаа болоод биш бас шинэ үед тоглохоо болоод тэгээ мөрөөдлийн үйл онгоц тоглоод тэгээ гисэг өстө хийцгүүр явжсэн. Яа хийцгүүр явжсэн чи сайн байна Эрдэнэ зан гэж хүн байна. За 21 дэх сургууль дээр хүрээд ирэх үү өөрөө чи яагаа. Тэгээд чи өдөр ах таарчихсан. Би тэгтээ таныг бүр анх нөгөө Батцай ахын тоглолт соёлын төвөргөнд болж ирсэн шүү дээ. Батцай ахын тоглолт. Кимчтэй бантна уу? Тэгэхэд та орсон туул ихч бас байсан. Тий, дараа нь би бас орсон. Офс нь нөгөө нэг тэнд идэг байсан. Тий. Тэгэл туулагч та хоёр амар сүрхий юм яриад нөгөө нэг овч явахтай нөгөө. Хичин хоёр нь шүү. Яа, тэгж би 10 жилдээс хүүхдээ ортон явдаг гэсэн. Тэгэхээр нөгөө маск хэрэгтэй гээл тийм баахан юу хүүхд мөх. Тэгээд гэрэгт бас би орсон шүү дээ. Тэгэхэд чи би бас байсан шүү дээ. Тэгэхэд гэрэгт байхдаа чи жоохон тий оюутан байсан. Оюутан байсан. Бүжгэлдэг танах юм чинь тий. Тий. Хэл настай юм биш. Амар их тий. Тэгээд нөгөө хүмүүс амар наснаас би яатсан болохоор амар хөкшигж удаад идэв. Тэр би одоо сүултээ залхаад одоо амар хүмүүс тэгдэг чи 70-аад оных хөр тийм ээ 70-аад он гээл 70-аад оных хөр тийм 70-аад он гээл чи 80-аад он тийм ээ би 80 гээл тэгэл явчихсан шүү дээ. Одоо яг жинкнээсээ 45 өрөх гэж шүү дээ. 28 онд 28 онд одоо 1 сарын 28-нд тий. Хөдөө баригад маргад хөр бид нэр л гоё юм авдаг. Яаж ч заанах ч бас битэр чи нэг өрөөд ороо явдаг. Заанах ч бас өөр амттай юм дуртай тий. Гоё мавыг айл тэгэл маргуучинч 7гоо явж явах шиг бид нар. Замд ингээ явхад ийм амны десерт гээд ингээд заанах баригад гах тоолн зогсоод гоё юм авдаг тий. Нөгөө шоко авдаг тий. Шокорайсын айгүй авдаг тий. Шокорайсын гэл эмс ах бас айгүй хүү юу тий. Авч өгдөг. Махтууд гоё юм авч идэх гэж байна тий. Би харин нэрээ өстө магнаг нэрээ хоолн дэр үнэхээр тийм гомдомхоо гэж анх маскт ороод мэдсэн шүү дээ. Үнэхээр гомдомхоо нүд анх би маскт ороод удаагүй байжгаад нэг зүү аймгийн тоглолтоор явсан шүү дээ. Би тэрийн анхны баригад шүү дээ. Тэгээ явж байгаад би нөгөө өглөө хоосон гарцсан. Замд нэг машин зогсоод бид нэг овоо мундар юм өргөдөж. Тэр орон байхдаа би нэг хоошур идчихгүй юу. Тэгээ хоошур ичээд ядчихад яг нэг хоошоо орд суудаг бас турхаач байсан. Тэгээ яг магнаг урдэрсэн чинь ганц ч хоошур ицсэн байна тэгээ гэхгүй. Үнэрээр нь тийм гэсэн чинь. Чи тэгтээ нэг юм ойлгох чараа хэлэхгүй юу гэсэн. Хэрэв одоо ингээл чи маскд байгаа юм чи ингээл нэг шиг ятан ч байсан бөөнөр ах. Заавал хойж идэг гэдгийг ойлгох чараа гэд. За гэ тэгээ би тоогож гүйсэн чи гомдоол явцсан дуурдгүй юм ярьдаг юм. Багнууд хоошур идсэн ч тийм шүү дээ. Тэгээ ингээ багнууд очиод ингээ байсан чи гомдоол би чамтай харьцахгүй гээд тэгж чи би доронтод нэг хоол авч өгч тэрийн гомдол тайлбарсан шүү дээ. Тэгээд заавал шүү тарьж болж байгаа. Нэг юм ботхоор л гомдоод байх ингээд бүр яг тайлан дээр жүжиглж байгаа. Ганцаараа эцэн ч ботхоор л гомдоод байх ингээд. Ирчүүдээс магнах эмэгтэйчүүдээс гэрлээ гэж.
Ядчих манай магнаст амар гоё хоол хийн. Өөрөө амар гоё хоол идэх Асархаа. Нэг удаа бачаар нөө гэрлэгч тохиох гэдэг. Тайзан дээр нөгөө ингээд жүжиглж сохцоо. Кулиснээс магнаахын хуушаар харууллаа. Гээ жүжиглэхээ мартаа нөгөө хуушаар тэгсэн чи хажууж бортоор бүр гайхаад чи нөгөө хуушуурлуул хараад тэгээ жүжиглэнгээ ингээд тааш байна хуушуурлуугаа хараад тэгээд жүжиглээ гараад ирсэн чи хуушуур нь байхгүй Гомцсон. магнаха та ямар муухай Тэгээ өстө магнад юу ч ус магна маа идээрээ магнад үлдээгээрээ л гэдэг чинь бид нар бол үлдээхгүй л болохгүй шүү дээ. Шид магад бүр мэддэг бас. Магнаахтай хаан ч явсан үсгүй. Хизээж үсгүй. Монголоос өөр газар ч тий гадаад дотоод Хаанч. энэ тэнд ямар ч аргаар зүгээр өөрөө идэх хоолоо тий. Цатгалын явыг үл магнаг даг, унтаж амрыгийн үл тий. Заанахыг. Дэлгүүр хэсгийг үл инкушиг даг, тэгээд гой байгийн үл эмсахыг даг гэдэг нэг гоё үг байгаа шүү дээ. Тэ айгуу гоё. Тийм сайхан дөрөв хүн байсан. Тий. Одоо яс байхгүй. Ямар муухай Байсан шиг тий. байгаа гэж. Манай алдар ерөөсөө ер нь одоо ч бас бэйбилгэр шүү дээ тий. Тийм шүү дээ. Алдар үтер нэг тайзан Манай дээрээс алдар ч гэсэн гомдомхоо шүү. гомдомхоо шүү дээ бас мангар гомдомхоо шүү дээ. Юу гэл гомдол байна. Гэхдээ ингээ яриад идэх тэр чинь. Тэгээд тест яг тэр хүүхдийн нэвтрүүлэг хөтлөж байгаа нь яг наалтан тий яг хүүхдүүдтэйгээ адилхан хөөрхөө яриад. Нэг би нэг алдар нэг амар том боссын дүр тоглоо санаж гин үү. Номер хөдлөөд амар босс бол би баг зарцсан хамгаалагч нь болоод байжсан байхгүй юу. Тэгээ манай алдарч угаасаа хүүхдлэг штэ. Тэгэл за би гараа гэл тэгэл босс болоод би өстө полтоны тайлж майлаа гэж хамгаалагч юу гэлээд тий. Энэ намайг дээлхий. Цасаа орж ир дээрлэгдэг байхгүй. Тэгээ хамгаалагч орж авах хэрэгтэй. Хамгаалагчаа гэж дуудахсан байхгүй. Ингээл энэ хог дээрлэхэд байна гэж гартайсан чи хамгаалагчаа гэж хэлж байна. Энэ намайг дээрлэхэд байна гэсэн чинь Амар босс гэж. Босс гэж. За алдар буу. алдар боо гэж. Тэгээ алдар буусан чинь миний дүр байхгүй болсон. Хамгаалагч давхар байхгүй болсон. Чинд гоё нэг босс шиг хичгүйс хүн чирээ бууж байгаа. Амар боссын дээр тоглож байсан. Хамгаалж энэ намайг дээлгээд гэж байхгүй. Гасагдсан. Гоё юм болохоор нь ярьсан шүү. Тэгээд нэрээ алдар гэснээс нөгөө одоо чи нохоод хижээгээд нөгөө амтэн гэдгийг ойлгож байгаа бах тий. Алдар чи нөгөө нохоод хижээдэг байсан бас. Тэгээ нохоо нь ингээд нас орцсон. Тэгэхээр битээр савааг үтээд яачлаа амар имзэг нөгөө нохоо нь өнгөрцөн чи амар гониглаадсан байхгүй. Яасан нохоо нь өнгөрцөн үү тэгээд оршуулсан уу гэдэг юу гэлээ нэг тийм юм хэлсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чи оохоо гэл тэр үедээ тоглоод авсан. Тэгээ гомдсон тэгээ буцаа залгаад та ямар муухай та ерөөсөө мэдхгүй байна. Амтан хайрлна гэдэг чинь ингээл үйлц. Тэгээл битээр. Ээхүү тэгээ бүрээсээ яаж уу. Тэгээ нөгөө тоглолтын турш дуурахгүй те заас уушлаараа гэд. Тэрнээс хойш тэгээ би амтан тийчээд үхэх амтныг ойлгодог болсон шүү. Тэгж нэг бас нэг алдаргаа гомдоогоод тий. Тэр чин тухайн үедээ яг ярьж байхдаа ингээд энийгээд ингээ өхрөөл тэгээд ингээ тасалж байхгүй. Тэгээ тэгснийхээ араас ингээ бодсон юм шиг байгаа. Энэ яаж байгаа юм бол айгу хүн тусаад тэгсэн чи эргэж залгаа нэхэд хат байгаас эргэж залгасан. Ер нь яаж байгаа хоёр бодоод байсан чи гэж. Хүний зовлонгоор ингэж тоглож болохгүй шүү дээ тий. Бүр үнэн сэтгэлээсээ тэгээд бас тэ нэр амар шүү дээ. Тэгээ алдраач яг манай ард идэгс аахгүй гэр ойрхон мэдвэс. Тэгээ алдрын хамгийн баг дүү чинь манай хүүтэйч 100 баггүй юу? Бас. Тэгээ энэ арай ойрхон байсан баггүй. Тэгэхээр нөгөө нэг тэгж гомдон гэж бодлгүй л ярьчихгүй юу? Тэр чинь тухайн үе чи бас өчнөө олон жилийн өмнө ихэр чи мэдэхгүй л байгаа байхгүй бас л дутуул байгаа байхгүй. Тэгээд нэг тэгжиж илээ. Одоо тэгээд хэрэв манай дохоо ингэж мингээл хүн бас найз төгөөд ингэвэл би ч гэсэн гомдтол баг. Одоо тэгж шлээ. Одоо нохоо мохоо ингэ яах юм бол амар юм зэг бас л хинэггүй гараад байсан байгаа шүү тий бид нар нэрээ. Оо яг одоо ингээл үзэгчд мэдэж болохгүй юмнууд бол зөндөө байгаа. Бидний дондоо тий. Одоо саяхан ингээд би яг өчтөр ингээ манай Мишель ингээ нөгөө TikTok хийчиж нэг танил юм. Тэгсэн чинь чамаа хин дан шолон цэцэг гээд тэрүүгээр TikTok хийчихсэн. Тэр тоглолт бол бас л алсан тий. Йоо сайн байсан үнэхээр. Чукач чинь ороод удааг бас тий. Хоёр дахь тоглолт тий. Тэр тэгээ бас нөгөө хизээш мартагдгүй тоглолт бас нөгөө юу гоё. Инээхэд зиндаа хэрэггүй өстой. Тий тэр өстой гоё. Тэр өстой супер тий.
эхлээсээ ахуулаад төгсгөл үргэлж. Тэгээд амралтын өдөр дандаа хоёр тоглодог шүү дээ. Энэ юм уу та. Тэ. Тэр бас Бүх албац номерууд тий. нь үнэхээр гоё. Чанга яа. Гоё шүү гоё. Тэгэл байж байгаа л ковид мовид тэгэл бид нэр тэгэл сая эргээл ингээл тайзнаар гарахад бас гоё билээ шүү тий. Тоглолт ингээ хийхэд бид нөр өөрөө өөрсдөөсөө санхүүждэг Тий. тийм байдаг. Одоо иймэрхүү нэвтрүүлэгч гэдэг юм уу, киноч гэдэг юм уу ингээд өөр заавал ингээд хөндлөнгийн Хамтрагчид. зайлшгүй байх Байх хэрэгтэй ёстой, тий. байгаад байдаг. Тэгжээж энэ гоё уран бүтээлүүд контентууд гардаг. Тэгэхээр сая кинон дээр нь ч муу ялгаагүй бас нэг Тий. хамтарсан хүмүүс байж л байгаа. Тий. Тэгэхээр өнөөдөр бид хоёрыг хийж байгаа влог дээр ч гэсэн хамтарсан хүмүүс хамтарж байгаа ажиллаж байгаа байгууллага зөндөө байгаа. Энийг бас дахиад нэг алдаршуулчих гэж бодсон. Тэг. Би амар улаацсан байна уу? Нэг сон 100 татад яриад байгаа юм. Одоо асуу. Мэдэмж төрөөд байх юм. Үгүй зүгээр. Одоо бид гурвын сууж байгаа энэ майхан ч одоо хаана хайх гэлээ? Монголных. Зөө 5 оноо. За, энэ чихэр хаана хайх гэлээ? Монконди. Биш ээ. Козет. Козет Монголиа. Козет Монголиа. Япон чихэр. Зажилдаг жуус. Зөөтэй. За энэ бол үндэсний брэнд. За. Яа, тэгээд нөгөө энэ бол хүүхдүүдэд зориулсан, гэр бүлэрээ зориулсан юм томоор байгаа ингээд байна шүү дээ. Ингээд Чи ойн бааж аваа явчих. Давстай. Тэгээд нөгөө иристэй гэж хоёр төрөл байгаа. За, энэ бол нөгөө айхтар гоё толгой тарих хөвдгээд гоё хит нилуун биш. Нөгөө яг л гоё ийм гоё үнэртүүлэгч те. Энэ ганцхан машин гэлгүй тасалгаа. Тасалгааных нь энэ. Тасалгааных офсих гэдэг маш олон юм гоё үнэртүүлэгч байгаа. Зөөтэй 5 Тэгээд оноо. надад рекламд очиж байгаа Тий. юм шиг. Энэ час. 10 хэлэхгүй болохгүй. час. Тий, 10 үндэсийн час. Брэнд. Одоо минийхөр бол харманы пива. Энд ихтэй юу юм те хөөрхөн юм те нэр авсаахаа. Савлаа нь хөөрхөн Сах маад. боостой. Жинхэнэ нөгөө нэг хөөрхөн жижигхэн бүсгүүчүүд маань зориулсан. Тэгээ энэ 10 энэ нөгөө өөрөө пепч өөрөө хамгийн гол юм нь юу гэхээр бас энэ тэр 10 нөгөө нэг юу мүү гэдэг нэг юмдаа бас байдаг юм байлээ шүү дээ тий. 10 буудааны нөгөө тий зүрэг цэцэг гэдэг юм чинь ерөөсөө пивний гол гоё амт оруулагч юм байна шүү дээ. Яа. Энэ чимэсийг сайхан нагац. Сайхан байна. Санийх бол айлтын часаа. Dream our love is on repeat, endless like the summer heat. Chess for moment. Зүгээр залчууд бааж уучна. За Час за амттай гоё яриа. Банж уу энэ банж гэдгийг бол ер нь хүмүүс ер нь бас мэднэ үстэй тий. Тэ нөө. За. За баярлаа. Баярлаа. Хажуун Cheers. яриа. Аимшиг яриа өгнөсөн. Өнөөдрийн бидрээ шүн дүнд яриа. Блогийн маань энэхүү дугаар их өндөрлөх төхөж байна. Гэхдээ бас үнэхээр сонирхолтой байна. Бид хоёр гараа дээр влогоо эхэлсэн цагаас хойш яг ийм сэдвэр бол ярьж байсан удаа. Шууд ингэж эхэлдэг. Шууд ингэж ордог тий. Уга ганц нэг байгаа, ганцхан байгаа. Тэр нь мөөч төр үлээ. Биш нэг галаа дээр нэг ганцхан байгаа. Тэр нь гэхдээ цухас ороод гарсан нөгөө нэг улаан төвөл цагаан бэлий гэдэг шиг юм яриад өнгөрсөн. А гэхдээ яг ингэж нэвтрүүлэг дөнгөж эхлэн гоо шууд ийм атмосфер руу орно гэдэг бол их цаг хугацааг энэ сүнсний талаар яриаггүй. өөртөө тань холбоотой. Тийм үү. Таарлаа. Ер нь бодоод байсан чинь. Тийм л юм байна. Тий. Нэг бол янз янзын гарч үлдэрч явдгаараа тий. Тий. Тэгэж энэ анхны гэж хэлж баг болох юм дугаар боллоо. Тэгээ гоё тандар манд гэхдээ одоо энийг үзэж байгаа бол гоё комент өчээрээ. Тэгээд өөр тохиолдсон адал явдал бичвэл бас гоё Тий, сонирхолтой бас шүү дээ. харж ирсэн мэдэрч ирсэн Тий. 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 Яагаад тэгэхээр бас бид нар чинь хараа бас нөгөө нэг тоглолт хийхдээ ингээд яг л өөр тохиолдсон явдлаас бол одоо сүнс номер нь бүх юм амьдралаас сэдвэж гардаг. Тэгэл та нарын бичсэн комментнаас бас бид нар ч бас гоё киноны санаа бас нэг гоё юмнууд бас гарч ирдэг. Санаа энэ бас гарч ирдэг байхгүй. Тийм л байна да. Тэгээд яг манай блогийг үзэж сууж байгаа үзэгчд маань бас гоё өөрсд тохиолдсон аимшиг болон хөвжөлтэй бас хөгжилтэй аимшиг жижигэн бяцхан түүхээ бас бичиж болно шүү. тий. Цочж исэн, айж исэн Айж тий. исэн. Айлгаж исэн. Тэгээ хамгийн гоё болсныг энэ дараагийнхаа блог дээр Одоо чиний утасны чинь юунд бол өстэй миний төмөн намайг зочиосон бичлэг байгаа өстэй. Тий амар бол гарахад би баяжна. За ингээд гоё ивент тэтгэжийнхаа бэлгүүдийг өгөх үү? За авъя. Зөндөө юм ярьлаа гэж. Зөндөө юм ярьлаа сүүчээлээ. За.
Нөгөө огн шиг. Сүрья бүр амар тэр нөгөө нэг зарим гэж тийм. хоёрын бүр өгтлээ энэс дэрээ. Одоо энийг өстө өгөл яг тэгж баярлах байна. Одоо яг тэгэж шүү дээ. Хүүхдүүд болон гоё идэхэд бас нэм тохиромжтой нөө нэмэлт сахар байхгүй ажилтдаг жус учраас гоё. Тэгээд танд бас гоё зориулсан. Бүх төрлөөс нь таяа нэг амтай мэдмээ үедээ ингээд ганц нэг амруугаа хийчих. Тэгээ. Тэгээ би нэвтрүүлэг хэлээс машинд бас идсэн те. Гоё юу лээ. Концерт Монголыг хамт Концерт олсон. Монгол баярлалаа. За маш баярлалаа. Тэгээд За өөр. Аюу. Өөр. за энэ болохоор манай Харукад Япон брэнд ингээд Харукадо гэдэг Монголиа гэдэг энэ яг Facebook хаяг нь хүртэл яг энэ пэйж нь хүртэл яг энэ хаягаараа байгаа. Тэгээ ийм гоё тань машины гоё нэг ийм парны өнөртүүлэгч. За энийг болохоор ингээ гоё задлаад дээдлжийн буулаад хийчихдэг байхгүй юу? Тэгээ машиныхаа хаанч тавьж байгаа. Багажин дээр суудлаа ороод хийчихэж байгаа. Тэгээд гоё машинд чинь гоё өнөртэй явнаа гэсэн үг. Тэгээ өнөрөө гоё удаан хадгалдаг юм. За баярлалаа. байгаа. Йоо ямар гоё юм бэ? Танаа үдгчдийн үсэлтэд дахиж орно гэж байх. Харин тийг манай орцч тэгээд идэм аа. За энэ болохоор манай 10 үндсийн одоо саяны хэдүүлгийн час дуурдаг энэ брендинг дээжээсээ танд бас одоо чи тэгсэн байж ихнэртэй өгч. Тэгээ. За манай Абн бэбэн попкорны зүгээс одоо энэ хүү хайрцаг попкорныг танд бас Үндэсний брэнд гэдэг байна шүү Үндэсний брэнд. Тэгээ одоо энэ ч бүх төрөл нь байж байгаа учраас гэр бүлээрээ оройн цагаар IPTV-гээс ямарваа нэгэн зүйл түрээслээд үздэг ч юм уу эсвэл телевизээс ч юм уу тий үзэхдээ хамтдаа энэ попкорн амтархан идэрээ. Тэгээ одоо сургууль төрсөн өдрөөрөө задлана нэ. Тий. Өөртөө бөөндөө попкорн мэдэл. За одоо энэ сайхан том амтан чинь болохоор манай энэ Mountain Mongolia-гийн хамт олноос ингээд танд өгж байгаа шидэд бокс. Бид хоёр энэ нэрийг гаргасан тий. Шидэд бокс гэдэг нэртэй энэ гоё машины эмгцэгцийг одоо хангахч ийм гоё боксыг танд бэлгэлж байгаа шүү. Машины шаар хөвлөрүүл явж байгаа шүү. Бас муугаа мэдгүй бас нэг хэрэглэхгүй нэг жил явж байна. Тэрийг одоо энэ дотор хийж байна шүү. Одоо энэ дотроо бэлгнүүдээ хийгээ аваа. Тий. Одоо энэ чинь нөгөө юм таслахаатай байхгүй энийг ингээд авчиж болтыг. Тийм байна. Нэг тасалгаа тайж болгож болох юм байна. Хоёр тасалгаа тайж болох. Таслаагүй ч гэсэн. За энүүгээр нь тэгээд янз янзын юмнуудаа ингээл хийчих юм байна шүү дээ. Энэ мэнд нь гоё юм байна. Аптек маптек юм байдаг шүү дээ. Хийчих юм байна. Миний бэлгийг цаана тавьчих түр. Миний бэлгийг. Гоё юм байна. Баярлалаа. За тэгээ өнөөдөр зав гаргаад бит хоёр дээрээ хөрөлцөн ирээд гарч ирээд ингээд хар хүүтэнд майхан бариад халуун аим шиг яриа өрнөсөн. Ингээд ахтаа баярлаа. Ингээд би 6-гийн нэвтрүүлэг үнэхээр сайхан боллоо. Баярлалаа. Оо чи ирсэн байсан юм аа. Чиний бас найз байгаа мó. Надад ирсэн юм гэдэг. За бас гоё байна. Нэг юм оруулчихсан нэг бүр daarаас Ороо тэр. Ордоо суугаад байгаа. Ер нь ихтэй байна шүү дээ. Энэ нэвтрүүлэг эхэлснээс хойш энэ төр яагаад намайг дуудахгүй нэ гэдэг битүүхэн тийм гомдол яваад байсан. Тэгээ одоо өөрөө залгаж хэлдээс нэг удаа яг болоогүй юу бэ гэдэг хэлсэн. Тэгсэн чи болоогүй л гэсэн. За эдгээр мартсан байлгүй дээ гэж үзэг болохоор нэг жоохон тийм гомдлын юм байгаа дээс шүү дээ. Сайхан сэтгэл амарлаа. Тэгээд гоё байна. Ер нь бол тэгэл альва нийгэмд ингээл ийм гоё бас тэгэл хүн болгоны тэ хүмүүсийн хүсэн хүлээсэн зочлуудыг оруулаад ингээл хүний бас амьдралын эмзэг юмэгч бас гоё яриад бас та хэдийн зарим дугаар бас яг л ингээ үзгээд хэр барагтай хүн нөгөө сэтгэлээ нээж чадгүй гоё нандин юмнуудаа ингээд та яриулчихад байгаа байхгүй юу гих мэдчлэн өнөөдөр миний хувьд бол яг сайхан гоё аимшиг янз янзын гоё бас дурсан тэ айгуу гоё өстэй сонирхолтой байж магадгүй гэдгүүдээс айгуу гоё юм ярьлаа та ч угаасаа нэвт шот мэддэг болохоор аль тал руу н оруулах уу гэдгээс бас оруулаа заримдаа ч та яриг чиний нэг юм хэрэл яс хавталцаад одоо Яагийн ярих гэж юм бол энэ надад бас гээл ингээл бүр ингээл яасан аль нэг юу ямар хэвчээ байгаа штэ бас тэгэхээр одоо үзэгчд мэдэж болохгүй маш их нууц байгаа байхгүй юу тэгээ тэр нь хэрвээ ярих юм бол зүгээр илгийг татаад илгийг гатаа нэр таач болохгүй тийм над байна. За тэгээ баярлалаа. За баярлалаа. Улам сайхан гоё бас оролцогчдыг бас оролцуулаад бас гоё сонирхолтой бас ярианууд дэлгүүлээрээ. Тэгээд үнэхээр майхан барьд юм биш оролцогч нараа. Тэгээд майхнаа бариад барьсны дараа бол жаргаж гинөө тий. Гоё юм байна.
Амар халууч нүрэ мод бүр хорсоол халууцаал байна. Тэгээ өнөөдрийн энэ сайхан дугаарт маань амттай сайхан хоол хийж дайрсан. Чукада баярлаа. Зүгээрээ. Манай чук гэж бас өөрөө эко болохоор бас хоолн дотор нь бас тий энэ минь бүгд л сайхан эко л сайхан. Тийм өнөөдрийн гэлтгүй ер нь манай влогийн бас хамтран ажиллагч бид хоёрын хувцс үйлдвэрлэгч Моча брэндтэй бас баярлалаа гэж хэлье. За тэгээд ахыхаа 2026 онд одоо од замаг уран бүтээлийн од замаг ихтэй байгаарэ тий. Одоо ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. За тэгээд бие сайн бодоорой. Тэгээ бас гэр бүлд нас баярлаа гэж хэлмээр байна. Энэ хүн ийм сайхан амжилттай бас яваагийн гол үндснээс хань ижил байдаг. Тэгээд сүйэгчтэй бас баярлаа. Аштай шүү. Тэгээд манай ганцаагийн хувьд бол бас хүмүүс мэдгүй. Гэхдээ дийлэгтэй мэдэх бах. Өөрийнх нь дагагч нар бол даа ялангуяа мэдэх бах. Юу вэ гэхлээр маш сайн аав. Баярлаа. Энд бол үнэхээр хүн одоо юм атаархмаар гоё аав. Өөрийнхөө тэр ажлыг бүх юмыг зохицуулаад ар гэртээ болон үр хүүхдтэй маш их цаг завыг зарцуулж чаддаг. Энэ бол бас тэр болгон чаддаг юм ажил биш аахгүй. Тэгээ хүмүүс яг зохицуулдаг. Гэхдээ ийм их ажил хийдэг хүний хувьд бол энэ айгүй хэцүү. Тий одоо манай ах маань тэгэхэд бол энэ бүгдийг зохицуулж чаддаг. Олон хүүхдтэй. Тийм шүү дээ. Яг нөгөө энэ дээр яг нэг ярих гэдэг юм нас яг ийм л байдаг юм байл да. Нөгөө би ч нөгөө хүүхэд байхаас ирнэ бие даацсан тий. Одоо аав ээжийн ажил гэдэг ч юм бол замын ангил явчихж байгаа шүү дээ. Тэгээд хөнгөт ингээл 10 жилийн хохны баяр дээр аав ээж тэр чинь хөдөө ажиллаар явцсан. Одоо тухайн үед ч утсан ус байхгүй. Яг мөнгө төгрөгөө өгөөл тэгэл би өөрөө ингээл хохны баяр дээр өөрөө байж идэг гэдэг ч юм уу. Дээд сургуулаа төгсгөл бас би байж өөрөө л байж идэг гэдэг шиг юм уу тий. Тийм байсан болохоор одоо нөгөө хүн дандаа ингээд нэг хараад идэг тэг хүлээгээд идэг тэр хогны өөр дээрх болов гэдэг. Тийм болохоор хүүхдүүд маань тийм хүлээлттэй үзээсээ гэдэг үүднээсээ л өөрийгөө ядрагаал тэгэл ингээл бүхний хотор ингээд яваад идэг байхгүй юу. Тэгэл тийм нэг гэр бүлийн тийм гоё нандин дурсамж нь хүүхдүүд л үлддэж штэ сайн ээж юм дурсамж бол тийм болохоор л тэгэл яваад идэм л да гэдэг шиг. Тэгээд бас яг үнэлгээ түрүү чук хэлчихсэн амжилттай яваа эр хүний ард заавал гэргийн хүн байдаг. Өнөөдөр би тэр хүнтэй айл болж амьдраад өдий зэрэгт яваа сайхан яваа болоос тэр хүний маань бас ач буян байдаг гэдэг бас хэлгээ бас зүйтэй болов уу гэж бодож байна. Тэлдэгтаагүй шүү сүйе. Шие баярлаа. Үгүй ганц чи одоо яа намаа ярьж байгаа. Тэний юм уу? За тэгээд манай гараатар влогийг дагаад за англи хэлтэй. Дагаад идэх хэлжтэй шүү дээ. За тэгээд хэлж. Хэлтэй. Гараатар YouTube сувгаа яагаад subscribe дараарай. Тайлбар яриад subscribe дараарай. Зэрэг нэгтэй subscribe тэр гэж айгаа сүртэй хэлсэн шүү дээ. Зүгээр сав дараарай. За гоё нэвтрүүлэг байдаг юм байна нэрээ. За тэгээд өндөрлөе дараагийн дугаар үргэлжлүүлгээд баяртай. Дараагийн дугаараар бас гоёж Not a good night's man. Not a dog we on some bad.